Орой мэдрэг үзэгчтэй та бүгдийн өнөөдрийн ажил үйлс өөдрөг бүтэмжтэй өнгөрсөн гэдэгт итгэлтэй байна. 25 дугаар сууг телевизийн дуустгаараа хилцүүлэг энэ удаагийн дугаараа өргөн барихад бэлэн болж байна. За тэгэхээр өнгөрсөн 5 дугаар сар бол Монгол улсад нийгэм улс төр бол нэлээд сонирхолтой үйл явдлууд өрнөж хөвөрсөн байдаг. За тэр дундаа ерөнхий сайд буюу засгийн газрыг одоо огцрохыг шаардсан залуучуудын жагсаал цуглаан 22 хоногийн хугацаанд үргэлжилсэн байдаг. За ингээд одоогоос 7-8 хоногийн өмнө улсын их хурлаа нууц санал зураг зохион байгуулсан Монгол улсын 32 болон 33 дахь ерөнхий сайд Лувсан Намсран оюун эрднийг бол огцруулсан байдаг. За тэгвэл бид яг энэхүү үйл явдалтай холбоотойгоор за бараг 3-7 хоногийн хугацаанд төв талбай дээр жагсан залуучуудын төлөөллийг энэ удаагийн дуустгааранд оролцуулж за чухам яг тэр өдөр хоногуудад юу болж өнгөрсөн бэ? За одоо бас өрнөж байгаа үйл явдлын талаар энэхүү нэр бүхий 5 залуучуудтай нээлттэйгээр үзэл бодлоо илэрхийлж энэхүү хилцүүлгийг бас дүгнэе гэж шийдсэн юм аа. За ингээд хилцүүл төрөлцөн ирсэн та тавта талархлаа илэрхийлье. За тэгээд манай дуустгаараа хилцүүлэгт оролцож байсан хамгийн залуу одоо бүрэлдэхүүн гэж би баг бодож байна тий. Эвчлээ одоо нөгөө 70-80-аад оныхан л оролцдог тий. За магадгүй бас 50-60-аад оныхан ч байсан байх. Яг одоо энэ 90-аад оны дунд үе бол энэ 2000-аад оны залуучууд бол яг энэ бөөндөө бол баг анх удаа сууж ийн гэж бодож байна. За тэгээд зочдоо албан ёсоор танилцуулъя. Батсүхийн Тэргэл UB Eats компани бизнес хөгжлийн менежер. Отгоны улам сайхан Нооргийн гүйцэтгэх захирал. Б Агнууш баримтат гэрэл зурагчин. Мөнх хотын Өвлөн хүний эрхийн активист. Бат сайхны Пүрэв намжил Нооргийн копиврайтер. Өнөөдрийн хилцүүлгээ эхлэе. Тэгээд бидний цаг хугацаа бол маш бага 90 минутын хугацаанд. Тэгээд та маань яг миний энэ асууж байгаа асуултанд айлхаар ингээд тавуулаа ингээд оролцоод ингээд товч тодорхой хариулж явах юм бол их зүгээр гэж ингэж бодож байна. За тэгээд улам сайхнаас эхлэе. 3-7 хоног гэдэг бол бага хугацаа биш. Гэхдээ би зөв эргүүнийхээ хувьд бол энэ жагсаал цуглааны хамгийн багадаа л нэг сар юм уу? За магадгүй 2-3 сарч болох уу гэж бодсон боловч энэ 5 сар бол маш одоо хурцтай болоод 6 сар ихээр бол ингээд маш том улс төрийн шийдвэр гарсан байдаг. Тэгээд зүгээр яг энэ жагсаал цуглааныг ер нь яг хийх болсон шалтгаанаа зүгээр та нөхдийн залуучууд ер нь яг анх юу гэж харсан? Нэгдүгээр талхлаар гинтийн байсан. Бид эдэжсэндээ одоо жишээ нь мэдрэгдсэн мэдрэмжтэй тэр ингээл гарсан мэдээлэл ингээл бүх юм айгүй гинтийн байсан. Тэгээд яг миний хувь өнцгөөс бол жишээ нь яагаад жагсахаар бодож исэн бэ гэхлээр эхлээл ингээл ерөнхий сайдын хүүхдэд тансаглалтай эхлээл нэг цүнх гарч ирэл дараа нь T гэж бичсэн 2 удаа 10 сая төгрөг зүгээр л шилжүүлэг гарч ирэл. За тэгэл машины зураг яваал, гэрлэх санал яваал. Тэгэл тэр гэрлэх санал чинь бүр аимшигтай. Одоо би сүүлд дахиад ингээд хүмүүсээс ингээд чатууд ирээл наа чи ийм үнэтэй, эн чинь ийм үнэтэй энэ төр гэл. Тэнгүү 7 нуг дээр тэр бууцсан салют хүртэл одоо ингээд сая ингээд харангуут баг 200 сая төгрөгийн үнэтэй зүгээр салют бууцсан байгаа байхгүй. Тэг ингээд амар үнэтэй тансаглал явж исэн. Тэгээ тэр үеэр эхлээд ганжахлаахын нэг пост байсан юм. Нөөжидээ орны хүсгэн болж ганжахлаахын. Та хэд тэгэл ийм юм болдог. 7 хоногийн дараа гихтэл инээдсэн явж идэг үсттэй. Маазраал мартын штэ. Загсны ойтой гэж. Тийм, загсны ойтой гэх тийм пост байв. Гүштэй. Эхлээд дотроо ингээд дотоод зөрчил явагдаад байгаа хэрэг. Тэгэл бэжсэн чи ардаас нь нөгөө Ари студийн хартуг байх комедийн хартуг байх баг бид эдэг юу арай юм дээрлэх үнцгөөс харцаад байгаа юм шүү. Ингиж дээрлэхүүж болохгүй штэ. Ингиж дээрлэхэд юм бол огцруулж чадна шүү. За баг жагсан юм гэсэн үг баг. Ийм тийм бичлэг байсан. Тэд нар бичлэгийг үзчихэд тэгэл за юу н жагсыг бодсон. Тэгээ бодож байгаа л нэг найз руугаа бичээл, оройн нь бус найзууд руугаа бичиж цуглуулаад ингээл нийлээл тэгэл жагсан да. За Агнууш юу? Миний хувьд ер нь тэгэл бүр ингээд нэг итгэл мөхөн гэж байдаг шүү дээ. Тэ одоо бүр ингээд итгэл мөхөختөө баг тулцсан шахуу явж исэн гэх юм уу. Тэгээ би болохоор өөрөө ер нь гадаад руу явах надад аюу том боломж байсан. Тэгээл
ууг нь мөрөөдлийнхаа сургуультай тэнцсэн 5 жилийн өмнө би сурахаар явна гэд бүр гадаад руу явна гэд мөрөөдөж исэн чинь яг Монголдо үлдэх боломж үүсээ. Тэгээд өөрийгөө бүр яг тэр үед би яг шийдвэр гаргаж ирсэн байхгүй. За окей, нэг бол би өөрийгөө хувиа хичээгээд тэгээ өөрийнхөө төлөө, өөрийнхөө сайн сайхан амьдралынхаа төлөө би өөрийгөө сонгоод гадаад явна. Эсвэл би намаг шиг энийг системийн доголдолд орсон, тэгээ үнэт зүйлийн доголдолд орсон энэ нийгэмдээ багхан ч ихсэн гэрэл хасаа гэдэг тэр зорилгын үүднээс Монголдо үлдээ гэдэг энэ хоёр сонголтоос яг Монголдо үлдэхийг сонгоод 5 жилийн өмнө үлдчихсэн. Тэгээ үлдснээс хойш ер нь яг юм өөрчлөгдсөн үү гэвэл хэлж мэдэхгүй. Одоо нийгэм талаасаач тэр амьдралын чанар талаасаач тэр шудраг ёс арчлал гэл энэ олон сэдвүүд дунд яг үнэхээр шудраг зүйл одоо шудраг байсныхаа төлөө үнэлэгдэж байгаа нийгэм үү гэвэл харамсалтай нь үгүй. Тэгээ угаасаа яг тэр нугарах гал нугдах гал итгэл үнэмшил мохоол байж исэн. Тэгээд тэгсэн яг чагсахуу гээл улмаагаас мессеж ирээл тэгэл угаасаа л би чагсаал болгоноор явж зураг авдаг. Би өөрөө баримтат гэрэл зурагч мэрэгчлээ. Тэгээ ер нь 17 оноос хойш явсан чагсаал болгондоо өөрөө сайн дураараа үр цайтал ер нь чагсаал үргэлжлэх бүх хугацаанд гэрэл зурагчны үүргийг гүйцэтгэж оролцож ирсэн гэх юм уу. Тэгээд яг улмаагаас чагсахуу гэдэг мессежийг аваад ямар ч асуулт байгаагүй тэрэн дээр. Окей. За. Тий. Тэгэл хийсэн дээ. За. Тэрглээ үед ягаад чагсаалт нэгдэв? Тэгэл хамгийн анх гэх юм бол айгуу шудраг баслаар хэвчсэн. Юус. Тэг ягаад тэгэхээр угаасаа тэр одоо ингээл бүх юмнууд нь ойлгомжтой шүү дээ. Энийг бүгд мэдж байгаа. Ойлгомжтой. Хаанаас яагаад ингэсэн, хаанаас юу болсон. Тэгээ одоо жишээлбэл юу гэдэг юм би бол илүү бизнесийн салбарт ажилладаг хүн. Тим их одоо орлого орлого олох ч хэцүү. Тэр чинь намын гол ашиг гаргах чинь бүр хэцүү тий. Тэгээд зарцуулна гэдэг чинь ашигтай байсан болоо зарцуулж штэ. Нэг талаасаа бизнесээр харах юм бол. Тэгэнгүүт яг тэр хүүхдтэй хамаагүй байхгүй. Тэр хүүхдийн юунд ерөөс хамаагүй. Хамгийн гол нь хаанаас их үүсвэр нь юу юм бэ гэдэг зүйлийг л анхнаас одоо шаардсан штэ бид нар тий. Тэгээд хамгийн анх юу болсон ингээд тэгсэн чинь уусаа ингээд бүр утгагүй байсан байхгүй. Ингээд бид нэр одоо олон одоо үгдийн гадаадын лаглаг одоо мөнгө олдог инфлюенсүүдийг харж ин тэ. Тэр хүмүүсийн амьдралтай ойролцоо тэ. Тэгээ Монголд тэ хамгийн гол нь тэгээ 20 эд настай гэ. За тэгээ хинээ хүүхдлээ гэ. Тэгээд юу болоод байна гэж тэгжсэн манай эд жагсна гэдгсэн. Тэгэл би шууд нөгөө нэг сэтгэлийн дуудлага гэх юм уу та тий. За юу болоод байна гарыг гээл тий. Тэгээ манай чи хамгийн анх цүнхтэй жагсаал гэж одоо бичлэгнүүд оруулаад тэгэл би яг ингээл жагсаал руу гарыг гэж цүнх байгаагүй. Тэгээ цүнх жалга гэж бичээл угаасаа гарч ирсэн. Тэр тий. Тэгээд цүнх жалга гэж бичээл аваал гараал тэгэл нэгдээл тэгэл тэр цагаас хойш одоо тэгэл ард нарцсан байж байна. Бүрийн амжил. Тийм би болохоор энийг ясан ч олон ярьж байна. Би 2 сард Монголд ирсэн байхгүй. Сурчаад тэгээд ер нь ирье гэж бодсон нөгөө том шийдвэрүүдийн нэг нь дэлхийд даяар ер нь нэг тийм хөдөлгөөн яваад байгаа арчлаа сухрах улс, арчилсан хагас арчилсан дэглэмтэй маягийн улсууд одоо дарангуулын систем рүү шилжиж байгаа тийм чиглэл яваад байгаа. Тэгээд тэрний нэг нь ч гэсэндээ дараагийнх нь Монгол гэж хамаглагтаад зарим судалгааны байгууллагуудаас одоо сонгуулийн автократик дэглэм рүү шилжлээ гэх мэтлэн мэдээлэлүүд гараа. За дараа нь тэнд байхад яг намайг тэнд байхад сонгуул болоод би очиж сонгуулаа үйлчлэсэн элчин дээр очиод тэгж яхад сонгуулийн дараа 3 намууд нэг талдаа өвсөж гарч ирээд нэгсэндээ парламентын тогтолцоо руу нулимж хаяад 90% дэмжлэгтэй тийм одоо засгийн газар парламент байгуулагдангууд нэг талаас амар новшин санагдаа. За ер нь ядаж энэ арчлалынхаа сүүлийн хугацаанд ч гэсэндээ тэнд баймаар юм шиг буцаж ирэх ёстой юм шиг санагдаа. Тэгээд нэг тийм ирэх болсон гол за нэг шалтгаануудын нэг нь тэр яг гэр мэрээ сансан зөндөөлийн байгаа л сургуулаад өгсөн хэмчлээ. Дараагийнх нь болохоор тэнд байхад харж исэн юмнууд болохоор ингээд чагсаал бол амар энгийн үзэгдэл байсан. Чагсаал нэгдэх чагсах болгон шалтгаануудын нэг нь Мартин 8 бодлого ээлж гисч идэг, Палестин ээлж гисч идэг, эсвэл ерөнхий сайд одоо дэмжихгүй байна гэж гисч идэг. Хүмүүс энийг ингээд нэг энгийн үйлдэл шиг хийгээ сурцсан. Тойрол алхаал хотоо тойрол манайх чинь би болохоор Флоренц гэх хотод байсан байхгүй. Флоренц чинь бас ч тийм амар том хот биш. Гэхдээ тэнд хүмүүс зүгээр яг ингээд одоо decentralized буюу ингээд төвлөрсөн бусаар нэг нэгдсэн байдлаар зүгээр л өөрөөсөө хороо ингээд гараал алхаж гисч байна. Тэрийг харчаад энэ бол нөгөө арчсан оронд байх хэвээр. Заашгүй байх хэвээр соёл юм байна гэж харж ирсэн. Тэгээ ирээ байжсэн чинь улаан бот хоёр дээр би ирээд Норогт орсон. Тэгээд
улмаатай ярьж байгаа. Тэгээ улмаа яриа үйжсэн чи жигсхуу гэхэр тэгэл та тэгэл бидэд яг нэг юм зохион байгуулалтанд ороод юм жигсах болсон анхны шалтгаан бол тийм байсан. Өглөө. Яг бүр амар урт болж эхэлсэн гэх юм бол ковид үеэс байсан байх гэж бодож байна. Одоо нөгөө нэг тухайн үеийн болж исэн асуудлуудаас гадна тэрнээс хойш авилгын одоо индекс те эрхчлөө, хэвлэлийн эрхчлөөний индекс хэдэн шат тухруу гэдэг ч юм ингээл янз бүрийн мэдээнүүд хамгийн том төсөвтэй төр гэдэг ч юм ингээл явсараа л ингээл хуралдаал байгаа шүү дээ ямар нэг юм чинь. Тэгэд энэ бүх юм хуралцсны дараа яж хат нь хүний эрхийн чиглэлээр ажилладаг байсан. Хүний эрхт хаана яаж доголддог вэ те бүгд системийн гажуудал байдаг. Энийг хэн удирдах уулна авч явж залах хэрэгтэй вэ гэхээр тухайн төрд байгаа хүмүүс аргуудыг иргэдтэйгээ хамт те ингэж ямар ч хаалтгүй ил тод байж хамт авч явах хэрэгтэй гэдэгт би бол итгэдэг байхгүй. Бүх юм хаалттай санагдсан гэх юм уу. Тэгээ ингээд бачимдаад ямар ч ил тод юм байхгүй. Ядаж ил ингээл хилчдэг бол нэг тайвшраад магадгүй тэр юм харчих байсан юм билүү те. Тэгээ бид нар нэг тийм пост явуулсан шүү дээ. Ашгүй орлогоо нотлохгүй ингээ яваад байгаад баярлалаа. Бид нар ийм тэнэг юмнуудыг мэдэхгүй байх байсан байна гэд. Баахан юм муухай инфлюенсерүүд ч юм уу, жоохон муухай юм ярьдаг олонний танил хүмүүс ч юм уу. Өөр юм нам дотор болдог муухай зүйлс ч юм харах боломжгүйсэн байхгүй. За тэгэл зүгээр энэс өмнөх зүйлс дээр ингээл бачимдаал яваадсан чинь манай найз залгаал үнэн мөнх гэдэг нэг юм өндөр залуу байгаадсан хүмүүс мэдж байгаа. Тэгээд чагсхуу гэсэн, чагсэл гэсэн тэгэл адилхан процесс өрнөсөн дээ. Шууд гүйл утсан. Одоо би нүүр хүмүүс маань ингээд том болж ихнээсээ гадаашаа сургууль явуулах би төч чадахгүй л ихнэр. Энэ яаж төл засаг одоо өнөөдөр хүртэл нэмэр одоо үчин одоо яг та нар шүү яг миний настаас яг л үсч амьд яг хэмээр шийдтэй нэг ажил хийх болохгүй танаар заяа. Тэгээ залуучууд гэр орондоо өсөр хүүрээ суулж байгаа. Гарчиж энэ осууд нэг тань. Би өөртөө үчиж очир цаг бол 91 та нарт миний царийг хараа мэдчихлээ ухтаа ярина гэдэг. Гарчин гааз үг ирнэ та хатуу ил. Наваа таньж байгаа гэдэг. Та нарт одоо юм ярих хэрэгтэй биш. Энэ хугацааг хүлтэн биш би зөв чимээгүүл явж байгаа. Төр засгийн байгууллага та нар хэдэргээ танаас танхаасан байна. Наад усуудаа татаж одоо годомжинд гаргаад ажил бизнес эрхлүүл. Юу ч хийж гүйсүүд байгаа заяа. Би өөштэй. Тэр зөндөө олон газар би ямар ч үйлдэлгүй та нар заяа. Мэдээж хаан шиг бол. Одоо годомжинд гараад та нар энэ бизнес яаж явах яаж үдэж ажиллах гэдэг одоо гарч мэдчихэ. Наад төрсөнд байгаа. Бид нар ажил усууд ажиллаж шилжүүлэх гэж байгаа мэдээ. За одоо би нэг юм асуу таад байгаас. Энэ чагсаал цуглааны яг одоо энэ залуучуудын төв талбайд гарах одоо үндсэн шалтгаан бол ерөнхий сайдын хүү болын бэрийг нь хаанаас олсон тодорхойгүй те их хэмжээний мөнгө болон энэ тансаг эдл хэрэглэлтэй холбоотой л да. Тэгээд би та ядыг сайн ярьж хахад энэнийг дэлгэснээр харуулаад өнгөрлөө. Та болон нийгэм бүгд л харсан л да. Яг ямар брэнд юу байлаа гэд. Тэгэхээр би таадаас юу гэж асуугаад нэгтлэр яг та нарын үеийн одоо яг 90-ад оны 2000-ад оны залуучууд яг энэ их хэмжээний мөнгийг одоо яг ажил хийгээд олох боломж байдаг уу те. Тийм хэмжээний мөнгө оллоо ч гэсэн яг ийм тансаглал одоо тэг зовж болсон ч юм уу бизнес хийсэн ч юм уу те. Тэр мөнгийг бас ингэж зарцуулах бас нэг тийм юу ёс зүйч гэдэг юм уу тэр хүний бас тийм зориг зүрх байдаг юм болов уу гэж асуумаар л юм л та. Одоо ер нь бол бидний нэг юм бодож байгаа гэх юм харж байгаа юмнууд нь бид нар ингээл угаасаа үерээ бүгдээрээ ингээд гарч ирж байна шүү дээ. Тэгэнгүүт одоо юу гэдэг бизнес амар сайн бизнес хийдэг хувь хүн одоо self made гэж ааштай. Тэгээд одоо тодорхой хэмжээнд ашиг амар сайн гаргаж чаддаг ийм хүн Монголд нэрлэвэл би нэг хүнийг нэрлэнэ. Яг одоо бизнес хийгээд гарч ирсэн. Монгол нэг залуу байгаа. Маш олон зүйл хийгээд мөнгөтэй болж одоо чадж байгаа бас ингээд хит хитэн залуучууд тий. Тэгэнгүүт нөгөө талаас юу юм бэ гэхээр ийм одоо арилжаа гэдэг юм. Ийм нээлттэй эдийн засгт Монголын зах зээл баригдахгүй хүн гээд ер нь одоо ингээд ийм харах юм бол бид нар энийгээ угаасаа мэднэ. Монголд манай үед хин хаана юу болж ийн хэн харагдаж ийн яг нэрлэвэл бүгднгээс нэрлж чадна. Гэхдээ энэ залуучууд бол Монгол дундаж залуучуудаас бол хамаагүй дээр явж байгаа. Үнэн сайн явж байгаа тий. Одоо үүд ингээд хэрэглэнүүд нь ингээд одоо багаар дээрлж байгаа байхгүй юу? Бид нар харж штэ тий. Бид нар чинь одоо юу ингээд бичдэг болохоор ийм одоо ойрхон байна тий. Тэгэхэд юу хийдэг нь мэддэхгүй хүмүүс байгаа. Тий. Тэгснээ тэр ингээд одоо үүд тэр хүмүүс чинь нэг зэд хүрэхэд бол багаар явж штэ тий.
одоо анх инглээ тэглээ одоо ийм хийж үзэж гин энэ миний юм зарж байгаа юм шүү манайхаа үзээрэй те хараарай мандаа нэг ийм хийгээд өгчөөч мөхчөөч гэл ингээд явж байгаад эцсүүлд нь нэг одоо магадгүй машин гаргаад ирэх ч юм уу магадгүй цүнх гаргаад ирэх бид нэр ойлгох гэдэг байхгүй. Тэгээ ойлгохдохгүй буюу их усрын тодорхой биш байхад одоо байгаа учраас айгу бохимдсан нөгөө талаасаа тэгээд тэр эдийг одоо энэд бол сайн жишээ байна тий бидний хувьд гэх юм бол бид нэр адилхан хөтөлбөрлөл явж штэ тий одоо юу гэдэг нь орлогоо наталч болохоор тий тэгээд нийгмийн даатгалд бол яг үнэндээ одоо юу гэдэг миний хувьд жишээлбэл 19 оноос хойш яг зөв өмнө нь бол зөндөө ажил хийжсэн 19 оноос хойш бол одоо нийгмийн даатгалаа төлөд явж гин тэр тоонуудыг бүгдийг нэмээд гаргаад ирэхэд бас баггүй болчих жоох байхгүй. Тэгээ тэнгуут чинь юм тэр машин зэш нь мөнгө нь хүрхгүй л тий. Гэхдээ миний хувьд бол тэр мөнгө бол их мөнгө байгаа байхгүй. Нийгмийн даатгал төлцөн мөнгө маань энэ хугацаанд нийлүүл авах хэрэгтэй. Тэр нөгөө нэг яг чагсаал дээр байсан ихч тэгж хэлсэн. Нөгөө бид нар нээлттэй микрофоны юм ус цагуудтай байсан. Хөтөлбөртөө бид нар ус хөтөлбөр орой болгон зохиожсэн тий. Тэгээд одоо чагсаалд оролцож байгаа хүн болгон микрофон дээр ирж үгээ хэлэх боломжтойсэн. Тэндээс нэг ихч зүгээр тэгжлэхээр нь би бодчихсон байхгүй. Би одоо хэрвээ сайдын хүүхэд байсан бол ч юм уу те гишүүний хүүхэд байсан бол аавыгаа ч юм уу ээжигээ бодоод ядаж жоохон юм ухаантайхан хөдлөх байсан. Ямар одоо ингэж хэлж болох юм уу гэдэггүй. Ямар тэнэг юм хийвэ миний дүү гэд те ядаж аавыгаа бодохгүй те ч юм уу ядаж ээжигээ бодохгүй те гэдэг юм хэлсэн. Нэрэл тийх байсан баг. Одоо манай аав ээж хоёр ч юм уу ямар нэгэн хүмүүсийн амьдралыг шийддэг тийм хүмүүс байсан бол миний зүгээс ямар ч мөнгөтэй байсан өөрөө олдог байсан ч нэг тэгэл одоо цацаа гэхгүй хүний л асуудалтай. Гэхдээ тиймэрхүү үйлдэлүүд бол хийхгүй байсан болов уу гэж боддог шүү дээ. Зүгээр хувийн л бодол тий. Одоо би сүүлийн одоо 3 жил бизнес хийж байна. Тэгээд тэрний өмнө бараг 4 жил яг ажил хийсэн. Ажил хийж байхдаа бараг ажлын ярилцлаганд орж үзээгүй. Дандаа ингээд одоо тийм ажлын санал аваад саналаасаа саналын хооронд явчихсан. Тэгж яхад тэгэл яг түрүүн хэлж байгаагаар тий бид нар үедээ хин ямар хувж байгааг мэдж байгаа тий яг манай үед зөндөл яг одоо тэр машиныг нь аваад унчих мөнгөтэй залуучууд байдаг болсон. Гэхдээ тэднийг хүмүүс ийл мэднэ. Окей энэ залуу юм нэгэд ийм мөнгөтэй байна гэдэг мэднэ. Тэгтэл бол жишээ нь саяын тэр залуу бол ингээд манай компани жилийн орлогыг тий ингээд бүхлөтэ 10 хүн залинжиж байгаа компани бараг жилийн орлогыг зүгээр энэ найз охинтой гэрлэх санал тавьж явах үеийнх нь хойтлын солиутанд явж байгаа байхгүй. Зөвхөн ингэ бодож байгаа солиут. Тэр ингээл гэрлэх санал тавьж байхад бодож байгаа. Хүлэн зөвшөөрөөд саналыг аваад тэрж байхад бодож л байгаа. Тэ. Тэгэл тэрнийхээ ардаас шампань туулгаж байхад бодож л байгаа. Тэ. Тэгээд тэр шампаны ардаас нь стори хийж байгаа. Бодож байгаа. Тэр чинь ингээд асар удаан хугацааны солиут. Тэгээд бас манай нэг ивент зохион байгуулалтыг ихч энэ солиут шинэ жилээр он гарахад талбай дээр боддог солиутнаас бараг үнэтэй солиут юм гэж байна. Тэр чинь бүр арай л даварцсан эксперт авчмаар юм шүү. Тэр бол амар. Сүүлд ингэ бизнесээс би одоо бүр ураар байгаа эд явчихсан. Ард түмнийг залуучуудыг, монголчуудыг тэндээс бол одоо загсны ойтой одоо өчигдөргөн тэгээ ярьжсэн ч гэсэн маргааш ингээд марчдаг гэсэн. Үгүй байна. Бүгдийг санаж байна. Сонгуулийн өмнө юу ярьжсэн гэдгийг намуудаас шаардж байна. За өнөөдөр одоо амьдрал ямар байгаа, нөхцөл байдал ямар байгаа гэдгийг та бүхэн ингээ харьцуулаад харж байна. Хэрвээ та бүхэн маань энэ дээр гарч ирж үндсэн хуулийн зааснаар үгүй ээлж амлалтын нэхэж ингэхгүй бол бид бүхний ирээдүй, монголчуудын ирээдүй, залуучууд та бүхний ирээдүй бүтгэрээд байгаа шүү. Энийг тод харуулж гэрэлтүүлэх гэж ирсэн залуучууд та бүхнээр би багч байна. Зүйл яг би болоод дууссан гэж ойлгохгүй байгаа. Энэ бол зөвхөн нөгөө засаг огцорч дараагийн одоо шин засаг одоо ингээд бүрдэх чинь өнөөдөр ингээ Монгол ардын намын баг гурал уралдаж явах шиг байна. Шүндүүлж гисэн болгоод үр цайдалж хамаагүй те. Шинэ ерөнхий сайд эднэр бол сонгоно ойлгомжтой л да. Тэгээд би одоо бас нэг асуух гээд байгаа зүйл нь та нар энийг ингэж бас битсэн ярьсан хэсэг хүмүүс байсан. Одоо тэрний үг гэхэлэр эдрийн ард ингээд бас яг бас юм зохион байгуулалтаа ч юм уу бас нэг нэлээд хөрөнгө мөнгөтэй тийм нийгмийн хүч байгаа гэдэг. Бүр тодруулж хэлэх юм бол нөгөө 3 хэсэгтэй компани гээл те MCS, Approach гэдэг юм уу те өөр одоо хувь хүмүүсийг хүртэл хэлж л байсан те. Тэгээд энэ дээр ингээд та нар бас ингээд яг
байр суурь илэрхийлэл явуулсан л да. Заримдаа нь хүртэл ингэж хамтарч ажилладаг тий. Одоо ажил гүйцэтгэх гэрээгээр хүртэл ингэж юм хийгээд өгдөг ингэ явж байгаа гэдэг тий. Та нар энэ дээр юу нь юу гэж боддог вэ? Одоо ингэж нийгэмд ингээл нэг арай нэг өөр үзэл бодолтой залуучууд гараад тэгэхээр заавал ард нэг энэ нийгэм байх хэрэгтэй. Тэрний л одоо ирэх ажил үүсгэж байна гэж нүүрсний бүлэглэл гэхээн тий. Одоо юу гэдэг ухаан удаг гэж та нар мэдчихэл байгаа тий. Ингээл яваадс. Энэ дээр та яаж өөртөө ер нь авч гарав? Энийг ер нь та нар тооцоолж ирсэн үү? Яг ийм гарч ирнэ гэж. Би өөрөө болохоор яг арчилтаа насчихсан байхгүй юу? Тэнгүүд өөрөө би чинь арчил дээр өссөн болохоор арчил бий болсон цагаас хойш ер нь нийгэмд ямар технологи бий болоод байгаа нь тий улс төр яаж хийгдээд байгаа нь тийм үү? Яаж арт түмэн хоорондоо талцж байгаа нь тэр технологиг яаж яваад байгаа нь тий медиаг яаж ашиглаж байгаа нь хүмүүсийг хооронд нь яаж одоо хоорондоо хагаралдуулаад өөдөөс нь тавьж байгаа гэдэг энэ бүх технологиг одоо манай үеийнхэн болон одоо 2000-аад оны үеийнхэн бол бүгд аюу сайн мэдж байгаа гэж бол би хувьдаа итгэж байгаа. Яа тэгэхээр энэ бол бүр өгдөл болоод биднэрт ингээд суудсан байна шүү дээ тий. Тэгэхээр тэр хагаралдуулж байгаа тэр технологиг ашиглаж байгаа үеийнхэн бол яг нөгөө бидний өмнөх үеийнхэн буюу нөгөө ашиглаа сурцсан үеийнхэн гэж бол харж байгаа. Тэгэхээр тэр тал дээр бол угаасаа одоо хүлээлт байсан. Тэр нь бол ойлгомжтой байсан. Гэхдээ тэрийг нь ялгаж салгаад харах эрүүл саруул ухаантай арчлын мэдрэмжтэй шудраг залуучууд бас аюу олон байгаа гэдэгт итгэж исэн. Тэгээд тэрэн дээр бол нэг айсан ч зүйл байгаагүй. Энэ бол угаасаа л байх зүйл бидний туулах л одоо reality гэх юм уу тийм бисэн болохоор бидний хувьд бол ямар ч тийм айдас бол байгаагүй. Надад болохоор тийг санагдсан. Яг хуу бид бүгдээрээ нэг 20-д залуучууд за сүүлд 25 болсон байх ч гэсэн. Тэр залуучууд дунд нэг юм намтай холбоотой ч юм уу улс төрийн ямар нэгэн албан тушаал хашиж исэн нэг ч байгаагүй. Тэгэхээр тэр тохиолдолд нэг намтай холбогдуулаа харуулах ч юм уу те элбэгдорж юухт ч юм уу сайхан бэлгийн юухт ч юм уу те дих нөгөө харлуулах технологийн боломж үүсэх байхгүй. Яг гаргаж ирээд намтрын ухаа гараад ирэхээр бүгд нам бус чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлсэн яг нөгөө арчсан нийгэмд хөдөлмөрлөөд мөнгө олох хэрэгтэй гэдэг зарчмаар амьдарч ирсэн юм байна. Тэгэнгүүт цаана нөхдүүд юу гэж бодсон бэ гэхээр за эдгээр бүгдээр ажил хийх юм байна. Нэг дундын дайсан гаргаад ирчихэ. За тэр нь юу ажиглах вэ гэхээр хүмүүс баян хүмүүс дургу. Тэр MCS гээд нэг атгаал 60 мянга шиг компани байна гэдэг үлгэрийг ингээд зохиогоо гаргаж ирж байсан. Нэг юм аль хэзээ гаргаад биелд хийцэн юм дайсан тийм том компани атгаал 60 мянга байна. За тэд нартай наа гэсэн юм технологи явж байгаа. Тэгээд хүмүүст итгүүлэх яг үнийг хэлэхэд нийгэм тэр чигээрээ л бид нарыг тэгж бодсон. Тэр чигээр нь хаашаа те одоо тэр хүмүүсийн баз чаддаг тийм хагасан шахуу. Ингээ манай хамаатны төрөлтөлтэй наа чи мөнгө авсан штэ л гэж ярьж ирсэн те. Гэл ярьж ирсэн. Гэхдээ яг хуу бид нар бол өөрөө өөрсдөө итгэжсэн. Аав гэдэг нь тодорхой яг үнийг хэлэхэд тэгэл 21 жигслаа, ажиллаа, амьдралаа алдаалж жигслаа, эдийн засгийн хямралд орсон л хүмүүс явж байгаа. Шин шударгаар хэлэхэд. Тэгээ тэр байхад л эхний ээлжинд бид нар бүх хүмүүст итгүүлж чадахгүй. Гэхдээ нэг өөрөө өөрсдөө үнэнч байхад энийг даваад гарч байгаа. Ямар ч асуудалгүй даваад гарч ингээд итгэл бартам сууж байгаа гэх юм уу те. Тэгж л нэг өөрөө өөртөө давах байдлаар гарч ин итгэж байгаа бид нарт итгэж байгаа эрүүл ухааны хүмүүс зөндөө байгаа тийм л байна да. Тэр нөгөө нэг бүр юу яасан шүү дээ. Зүгээр ингэн жишээх юм бол ус авчирч өгж байгаа хүмүүс те нэг юм ганц буудал ус байсан чинь тэрний зургийг ингээд сайтууд дээр сэвцээ. Энэ хинээс өгсөн зүйл вэ гэх шиг бид нар бүр ингээд хүмүүст ус тарааж ингээд бид нар бүр ингээд гайхаа тийм ингээд хөрхий 24 ширхэг ингээ ус байгаа байхгүй юу? Ингээ хүмүүс чинь тусламаар байгаад байна шүү дээ өөрсдөө сайснагаар. Тэгээд одоо ийм юм болж байгаа. Мэдээж пэйж руу ч юм уу Instagram руу ингээд холбогдож байгаа. Гадаадаас бид нар яаж туслах вэ? Хөдөө орон нутгаас яаж туслах вэ? Одоо юу гэдэг чи ядаж хандвийн данс гэж байхгүй мүү гэл. Тэгээд бидний зүгээр хариулт юу байсан бэхээр уучлаарай бид нар авахгүй. Ингээд 5,000 төгрөг байсан ч бид нар амар юм хардталтанд те сэрдэлтэн дунд байгаа учраас энийг одоо хүлээж авах ямарч боломжгүй байна гэд өөрсдөөс л хамаг юм гаргая үз. Тэр чинь ингээд бид нар юу ч хүмүүс биш шүү дээ те өнөөдрийг хүртэл ажиллаж амьдрал явж байгаа хүмүүс өөрсдөөс таксины мөнгө ядаж хоолныхоо мөнгийг гаргаж чадaltaй л байгаа байхгүй. За тэгээд тэгсэн чинь бүр сүлдээ аргаа бараад заавал тусламаар байна гэдэг байгаа нь. За ядаж та наадах ингээд одоо усаа харлуул аль хэдийн харлуулж ядаж ус олоод хувиргаад та ядаж бидний хийсэн юм болохоор нөгөө чагсаалт дээрээч тэр сошиал дээрээч тэр нээлттэй байдал. Юу гэхээр авилгатай асуудалтай тэнцдэг системийн хувьд тэнцдэг хамгийн чухал нь бол transparency буюу нээлттэй байдал. Орлогоо чагсаал дээр 30 минут тутам цаг тутам нотолж исэн. Эндээс авсан энэ спикер ийм утгатай юм шүү. Энэ дээр хаанаас яаж авчирсан бэ гэдэг бүх зүйлээ дэлгэнгүү тавьж исэн. Ямар учиртай хүмүүс хаанаас авчирч өгсөн гэдэг. За найзуудаа юу хөө?
ингээд нөгөө орлогоо нотлоод ингээд яваад байсан чинь сүүлдээ хамтарсан засгийн газар салж бутрах дээр тулсан. Ардсан намынхаа одоо ингээд засгаас гарсан. За гарсан ч гэх юм уу те. Өөрөөр хэлэх юм бол Монгол Ардын намын баг хуралдаад засгаас энэ ардсан намыг гаргаа гэдэг. Тэгээ нэг 8 сайд нь ингээд гарчихсан. Тэгээ эдгээр нь ч гэсэн өөртөө үлээн чөрөөд ингээд ардсан нам мэдгэл гаргаад гар үсгээ гişүү одоо сайдрын зураад гişүүдэн зураад ингээд явсан. За тэгээд би таадаас асуух гэдэг нь юу гэхээр энэ одоо юу гэдэг нөгөө 20 хоног дотор бол энэ саарл ордон төрх олон юм боллоо л доо одоо намын бүлгүүд хурлаа тэгээд ерөнхийдөө энэ засаг цаашаа оршихуй эс оршихуй дээрээ тулаад улсын ажиллагаар 1 сар явсангүй л дээ. Одоо энэ чи айлар бол ингээ юу гэдэг юм дээ нөгөө хүүхдүүд нь сургууль соёлдоо явмаар аав ээж нь ажиллаа хэмээр өдөр болгон тэр айлаа одоо нөгөө хооллонд гэр орно янзлах гал нэг зөв өрхөөр ярьж байна л та. Гэтэл энэ маань ингээ зөвхөн одоо ингээ нэг хүн гэдэг юм уу нэг хүний гэр бүл хот ургийнх нь одоо орлого нотлох нь ингээс үлдээ ингээд улсын одоо энэ амьдралыг нь зогсоох хэмжээнд л очсон. Тэгээс үлдээ одоо нөгөө банцуун балаарн гэдэг шиг засгаасаа ингээд одоо 10 сарын өмнө ингээд хамтарч ирсэн одоо нэг улс төрийн хүчнээ ингээд гаргаж байгаа. За тэгээд тэр ордон дотор юу болоод ямар санал хуруулсан та нар бол яг сайн санаж байгаа тий. Зөв та нар одоо яг энэ улираад ингээд сонгогдсон ингээд ерөнхий сайдгүй ингээд одоо огцорчлоо тий. Эндээс та нар яг юу харж байна? Одоо юу гэдгийг энэ эрүүл үзэгдэл болж манад хэвших болов. Яг гоо дэлхийн хаа нэгтэл ингээд засаг сайд нар огцорж л байдаг тий. Гол нь ингээд яг одоо энэ 2025 онд нийтдээ 4-5 улсын засгийн газар нь огцорсон байгаа. Тэгээ би ингээд судлаад үзээд дандаа л нөгөө ижлийн засгийн газрынхаа нөгөө хоорондоо нөгөө улс төрийн үед ойлголцохгүй байгаа шалтгаанаас л огцорч байгаа. Манаашаа яг нөгөө нэг юм өр хөвгтөн ч юм уу гэр бүлийн юм тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүнтэй яагаад энийг ингээд орлогоо нотолж чаддаг огцсон тохиолдол 2025 оны анхных нь бол оюун эрдэнэ ерөнхий сайдл болж байна л та. Та зүгээр ингээд том зургийн дэс юу гэж харж байна? Одоо ингээд төрийн доктортой байдал гэдэг аргумент гаргаж ирж тавиад байгаа байхгүй. Тэгтэл яг үнэндээ төрийн доктортой байдал гэдэг юм байх ёстой. Гэхдээ тэрийг системээрээ бий болгодог. Одоо жишээлх юм бол хэн нэгэн сайд ялангуяа улс төрийн сонгогдох албан тушаалтнаас болж доктортой байдал нь алдагдaltaгүй хэмжээнд аваачаад тий нам солигдоход одоо эрүүл мэндийн салбарын системийн том албан тушаалтнууд нь солигддоггүй тий. За одоо хууль зүйн ам дотор байдаг системийн том албан тушаалтнууд нь солигддоггүй ч гэдэг юм уу. Ингээд улс төрийн сонгогдох албан тушаалтнаас болж ихэн өөрчлөгддөггүй систем бий болгож ийж тэр өөрөө төрийн доктортой байдлыг бий болгодог. Тэгэнгүүт манайханд ойлгуулгатай болохоор оюун эрдэнэ гэдэг хүн ч юм уу те элбэг дорж гэдэг хүн ч юм уу те эсвэл хүрэлцэх гэдэг хүн ч юм уу ямар нэгэн хүн доктортой байж иж тэр нь өөрөө төрийн доктортой байдлыг бий болгодог юм шиг юм. Монголд юу доктортой байсан бэ гэхээр өнөөдрийг хүртэл бүтээмжгүй засгийн газрууд аягүй доктортой байл. Юу гэсэн үг вэ гэхээр 6 жил гэдэг хугацаа те энэ хүний ингээд ажил хийж байгаа хугацаа улираа сонгогдсон. Улирааж томилогдохдоо сүүлийн жил нь орж ирэхтэй хамгийн гол нь ямар төрлийн байдлаар хамгийн их бүтээмж алдсан бэ гэхээр тэр зааг дээр бол нөгөө нүрсний үний болоод цэсийн үний Монголд бас нэлээд голден момент байлаа шүү дээ. Тэрийг алдчихж байгаа. Хоёрдугаарт нь дахиад яг засаглалуугаа битүү нөлөмсөн. Парламент руу нөлөмж байгаа. Тэгээ парламентыгаа дээрээс нь хараа загнаж байгаа. 20 хэдэн сайттай 20 хэдэн сайдууд нь ихэнх давхар дээлтэй. Баахан давхар тайлтай учраас ерөөсөө парламентыг өөрийнхөө яг хуулийн алба шиг л ажиллуулж байгаа тийм. Хуульчдын багч юм тийм юу ч. Тэгэл ингээл ороод батлуулдаг, ороод ногоон гэрлээр батруулдаг тийм. Яралтай горим гээл ороод батлуулдаг. Тэгээ ийм бүтээмжгүй за одоо муу ажилдаг засгийн газар маш доктортой байгаад байхад огцруулж чадахгүй иргэдтэй байх юм бол тэр оронд угаасаа ихтгэл найдвар байхгүй л гэсэн. Оюун эрдэнэ ерөнхий сайд яг нөгөө огцорхоос өмнө хэлсэн л дээ. Хэрвээ энэ засыг огцруулах юм бол улс орны хөгжил 10 жилээр ухарна. Тэр ч байтугай 14 мега төсөл урагшлахгүй гэсэн чинь та санаж байна уу? Би энэ дээр нэг ганц тэр 10 жил гэдэг дээр ганцхан юм билч. Тэгээд юу нэг дуусчих. Тэр болохоор 10 жилийн өмнө 12 жилийн өмнө гэхдээ Монгол улс дараагийн Катар гэж яригдчихсэн шүү дээ. Юу нэ? Бас нэг жоохон юм л гэдэг. За сая баахан нөгөө тогтолцоо том юм ярьлаа. Би одоо нэг жоохон жижиг юм яриад. Юу юм бэ гэхлээр яг хоо бид нар энэ нь бол ингээд дөнгөж эхлэл ахгүй. Бид нарынх нэг 20 тоног жагсаал нэг оюун эрдэнэ гэдэг хүнийг огцруулаад тэгээ нэг одоо дайсангаа дараад байгаа юм бол ерөөсөй байхгүй. Энэ өөр эхлэл хинч байсан бай гэж байгаа. Бид нар ерөөсөө тэр хүн рүү ерөөсөө одоо гэдэг юм. Тэр хүн ч байна уу те? Эсвэл одоо юу ч вэ? Нам ч байна уу? Тэрний хамаагүй. Юу юм бэ гэхээр хэрвээ шудраг бус юм хийсэн бол нэгдүгээр хариуцлага билээ. Тэ? Ойлгомжгүй зүйл бол тэрийг тодорхой болгоод гаргаж ир. Нэгдүгээр. Хоёрдугаар юу юм бэ гэхээр би одоо ер нь бол
бараг л нэрнгэсээ худалчуунд бүх чагсаал дээр би очиж исэн баг. Очоод дунд нь суугаал, дэмжээл. Тэгээ угаасаа дандаа нөгөө аль нэг чагсаал болонгоо чинь нэг лидер гарч ирдэ шүү дээ. Тэгэл лидер нь байцнаа гинт холигдож мөлөгдөөл те. Месс чинь өөр болж малаа те. Юу болоод байгаа юм бэ? Бид нар чинь уул нь ингээд одоо уул ардчилсан улс байгаа шүү дээ. Тэгсэн чинь ингэж явж байгаад төгсөлт нь юу болсон гэхэлэр чагсаал дээр сүултээ бараг очихоо болдог юм билүү. Итгэл найдвар алдаадсан баг. Гэдэг чинь би дуулаагаа хүрэх гээд уул нь айгүй өсдөг байсан чинь миний очисон юмнууд ингээд бүтлгүүдэд байгаа чинь юу болоод байгаа юм бэ те? Тэгэхээр энэ удаагийн хамгийн том ер нь яг уу одоо том засаг төрөв гэж ер нь ярихаас илүүтэйгээр манай залуучууд шудраг бус зүйлийн төлөө яг чин сэтгэлээсээ органикаараа гарч ирээд чагсдаг дуугаалгаа хүрэгдэг энэ соёл цааш нь үргэлжлээсэй л гэдэг зүйлийг л хамгийн яг миний хувьд хамгийн том одоо мессеж нь байгаасаа гэж үзэж байгаа. Дахиад шудраг бус зүйл болно. Уус ойлгомжтой болно. Гэхдээ тэрнийг нь одоо дугуй хараад өнгөрдгүү наач болохгүй ингээ гараад ирдэг те. Дахиад өөр хүмүүс гараад ирдэг. Заавал нэг тийм одоо бид нар мэдэн штэ нөгөө ингээ чагсагчд гээл те. Тэр нөхдүүд биш зүгээр яг манай залуучууд өөрсдөө гараад ир. Тэгээд бид нар дэмжиж. Хамгийн гол нь бас яг түрүүний хэлдгээр те бид нар дандаа нотлсон. Бид нар энэ ингэсэн ингээд байна тэгээд байна. Бид нар дандаа нээлттэй байсан байхгүй. Яг энэ шиг бид нар драфтыг гаргаад өгчлөө. Ер нь бол те самплыг өгчлөө. Энийг ашиглаад цаашаа юм хийгээд яваасаа гэдэг соёл маань түгээд энэ цаашаа үүрч сайхан яваасаа л гэж. Төлгөөнөөгийн бичсэн юм л манай бидний дундаас нэг философи цэгийн үүсгэн байгуулагч байсан. Тэгээд төлгөөнөө болохоор нэг тиймэрхүү пост бичсэн байсан шүү дээ. За ерхий сайд огцронгууд зарим ажлууд явахгүй бах тий. Ингээд яг засаг унаад нэг юмс бүтгэ болж байгаа юм шиг хүмүүст мэдрэмж бол төрүүлэх бах. Угаасаа ч тийм PR явах бах. Гэхдээ энэ бол зөвхөн төр зурих шүү гэдгийг бүгдээ ойлгох хэрэгтэй. Жил ч байна уу? За 2 жил ч байна уу? Нэг тиймэрхүү юм угаас болно. Нэг тийм эдийн засаг унаачж байгаа юм шиг, гүүч юм шиг, юмс болохоо болж байгаа юм шиг ийм мэдрэмжийг бол ард түмэнд нийт олонд төрүүлэх гэж оролдоно. Гэхдээ энэ бол төр зурих. Бидэрт бол урт хугацаанд шудраг, эрүүл нийгэм хэрэгтэй. Харин энэ ингээд хүмүүсийг огцруулж болж байна гэдэг чинь энэ одоо эрүүл тогтолцоо үүсгэж байгаа эхлэл шүү гэж. Тэгэхээр одоо надад ч юм уу хэрвээ би энэ талаар хилцдэг, тэ нээлттэй хилцдэг тийм найзуудтай байгаагүй бол магадгүй тэгэл айхал байсан баг. Нэрээч ерөнхий сайд маань унах ёс хүч байсан юм болоо ч юм уу тий. Нэрээ манай улс орон яана гэдэг. Төлөвлөгөө байжлаа шүү гэд тий. Тэр чинь ойлгомжтой ийм олон юмыг нэг одоо гараар бацдсан байхад тэгээ тэрэн сулрангуут ажил явахаа болох нь тодорхой шүү дээ. Гэтэл уул нь бол ядаж хагас нэг ажиллаа байж хэвээр байхгүй. Гэтэл бүх юм ажиллагаа болж ивэл тэнд нэг юм биш байсныг л ашгүй явууллаа гэсэн үг баг гэж хараад. Бол яг тэгж л бодогдчихсан. Яг хөө энэ нэг сар дээр ч тэр ер нь ажил дээр ч тэр сонгуул болоход тэр чин ерөнхий сайд удирдах орж байгаа болохоос биш тэр намын институт бүтэц төлөвлөгөөгөө танилцуулаад ард түмнэр сонголтоо батлуулаад орж байгаа. Тэгэхээр тэр төлөвлөгөө өөрөө хүнээс шалтгаалдаггүй намынхаа институтийн зарчмаар тогтвортой явж байгаа хэрэгтэй. Өөрөлдвөл оюун эрдэнэ ч юм уу дараагийн ерөнхий сайд муу ивэл буугаад дараагийн нь гарч ирэх хэрэгтэй. Гэхдээ нөгөө анх танилцуулсан тэр төлөвлөгөө чи явж явах хэрэгтэй. Яг энэ нэг сар дээр ч ялгаа байхгүй, цаашдаа ч ялгаа байхгүй. Дараагийн засгийн газар огцорсон ч байж гэсэндээ яагаад тэр хүмүүс саналаа өгсөн гэдэг гол шалтгаан чинь мөрийн хөтөлбөр танилцуулаад бид нар ийм хийж байна гэдгийг танилцуулж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр доктортой байдал дээр бол ялангуяа хүний биш тэр институтууд ялангуяа төлөвшөөд доктортой байгаасаа буцаа нээлттэй байгаасаа жижигхэн байгаасаа биднэрт ажиллах боломж олгоосоо л гэдэг нэг тийм л байр суурьтай шинэ засгийн газар дээр болон нэг сая ажил гацж байгаа асуудал дээр. Энд дээр гэс нэг мэдний ганц шээ хэлчихв. Зүгээр бид нар нөгөө улс төр гэж харахгүйгээр жижиглээд харах юм бол энэ бизнес гэж харах юм бол сайн бизнес яадаг вэ гэхээр хин нэгэн манлайлагчаас хамааралгүйгээр ажил нь явж идэг, орлого олж идэг компаниг сайн бизнес гэдэг аахгүй тий. Тэнгүүд одоо нэг нөхөр орж ирэл одоо магадгүй одоо юу гэдэг нэг захирал гээл нэг хүн орж ирдэг тий. Захирал орж ирэнгүүт бүгд ажиллаа гэдэг биш. Өөртөө хийдэг. Захирал ирсэн ч бай, ирээгүй ч бай чиглүүлэг өгж явахд окей аахгүй.
энэ хүн халагдана уу те одоо компаниар бол халагдана уу, томилогдно уу, яана уу, энэ үү хамаагүй энэ өөрөө систем буюу энэ процесс өөрөө сайн байж иж ажил цаашаа явдаг гэдэг шиг энийг зүгээр томруулаа харах юм бол төр өөрөө байгаад байгаа хэрэг. Нэг хүн хоцорхоод бүгд ингэхгүй те ажил явж идэг байх нь болно зүг. Сайн бизнес гэж бол ийм кейсийг бол хэлдэг. Маа нэг найз нэвтрүүлэг электриситет дэмжиж байгаа байхгүй. Тэгээд чагсаалтаа нэлээд болгоно гэжтэй тэгсэн чинь одоо ингээд имлэг дээр нь албан тушаалууд ингээд данжганаад эхэлж байгаа гэж байгаа байхгүй. Тэр чинь бүр нэвтрүүлэг шүү дээ. Тэгээд нэмээд дээрэс нь бид тэдэд ирэх байсан ийм санхүүжилт зогсох гээд байна тэр гэл. Тэр дотроос ийм айлгсан юмнууд явсан байгаа байхгүй. Тэгээд яг том зургаараа бодоод үзэх юм бол тий тэр одоо хүүхдийн тансагласан машины мөнгө бол тэр имлэгт авах 2-3 үнэтэй тоног төхөөрөмжийн мөнгө байгаа байхгүй тий. Тэгэнгүүт бид нар жишээлх юм бол өөр дээр ирэх нэг 500 сая төгрөгийн санхүүжилтийг бодоод тий урамшууллын мөнгөний тим юмыг бодоод тэр эмч жишээлх юм бол тэр шудраг ус байдалтай эвлэрч амьдрах юм уу? Өнөө маргаашаа бодох юм уу гэдэг тийм зургийн юм сая бас явсан байх гэж бодож байна. Бодоод үзэх юм бол бидний аав ээж нарын үед тэмцэж арчлал гэдэг зүйлийг биднэрт өвлүүлсэн бол одоо бидний үеийнхэн залуу үеийнхэн ямар үүрэгтэй, ямар хариуцлагатай байна уу гингүүд энэ арчлалын манаачд арчлалыг хамгаалагчид, бэхжүүлэгчид болж одоо үрд магадгүй энэ тэмцэл маань насан туршдаа үргэлжлэх байх гэж харж байна. Магадгүй биднийг өөд олох үед дараагийн генерашныхан маань арай өөр төрлийн тэмцэл рүү шилжээд арай үнэт зүйл рүү ч юм уу шилжээд үргэлжлэх болов гэж бодож байна. Тэгээд бидний асуудал бол зүгээр нэг ерөнхий сайдын түвшинд ч юм уу эсвэл ганц нэг албан тушаалтны асуудал шинэ бүр системийн доголдол энэ системийн гажуудал болохоор энэ систем нь өөрөө яаж цэвэршвэ гэвэл энэ нь өөрөө айгу урт хугацааны тэмцэл, айгу урт хугацааны хариуцлага тооцох систем. Энэ ганц нэг албан тушаалтан дээр шинэ чинь бүр шатанда одоо бүр сөөхийн дарга дээр хүртэл хээл хавхуулын асуудал яригддаг ийм соёлтой, ийм одоо хөрстэй нийгэм болчаал юм л да. Одоо бидний сэтгэхүй одоо бидний үнэт зүйл энэ бүр ёс суртахууны төвшөнд бид нар очиж энэ тэмцлээ авааччээж өнөөдрийн системийн өөрчлөлт маань багахан ч гэсэндээ гих болоо гэж харж байна. Тэгээд энэ шудраг бус гэдэг зүйл энэ улс төрийн томилгоогоор энэ ажлаа мэдэхгүй хүмүүс нь одоо энэ салбараа хариуцаад сайд хийгээд явдаг энэ ажил бол одоо энэ үйл явдал бол бидний хувьд бол хэтэрхий норм болоод айгу удацсан. Тэгвэл бидний энийг норм биш юмаа гэдгийг зүгээр одоо нийгмийн дуудлагаар гэх юм уу зүгээр органикаар бидгээд чагсаад арчил бий болсноос хойш баг анх удаа органикаараа зохион байгуулалтаагаар, зорилготойгоор, шаардлагатайгаар, цэгцтэйгээр, тайвнаар, ухамсартайгаар, соёлтойгоор чагсаад үр дүндээ хүрч чадсан гэдэг энэ бол залуучуудын дунд бол итгэл найдварыг бол багахан ч гэсэндээ хасааж байгаа. Энэ итгэл найдвараа хамгийн гол нь алдахгүйгээр энэ тэмцлээ тууштай үргэлжлүүлээд ганцхан системийг өөрчлөх талаас ч биш өдөр тутамдаа шудраг бус зүйлийг харахтаа нүдэн анаад өнгөрдөг биш гэд өнгөрдөг биш дуу хоолойтой байдаг, зоригтой байдаг, өрсөж чаддаг тийм хүнийг дотроо төлөвшүүлж хөгжих нь бас бидний яриад байгаа энэ системийн өөрчлөлтийн гол эхлэл байх юм болов уу гэж бас харж Жагсаал цуглаан бол энэ дэлхийн улс оронд байдаг л эрүүл үзэгдэлтэй тийм ялангуяа оюутан залуучууд бол энд оролцоод явж байгаа үзэл бодлоо илэрхийлдэг. За одоо манай хоёр хөрс чинь хэдэн жилийн өмнө Хонконгод нэг шүртнүүдийн жагсаал төлөөлөл болж ийлээ. Одоо нарт чинь бас тэгэл тийм Оросын одоо Алексей Навальныгээр ахлуулсан бас ингээд сөрөгчнийхээ ингээд Путин эсрэг гээл жагсаал цуглаан болж исэн. Одоо хамгийн сүүлд энэ Америкийн хоёр дахь том Лос Анжелес нөгөө цагаачлалын эсрэг бодлого гээл Трампыг шүүмжлэл ингээд Алмайд Парамаунтер ингээл бас л жагсаал цуглаан болж байна. Тэгэл энэ бол байдаг нэг эрүүл үзэгдэл юм шиг байна. Би юу гэж дүгнэдэг вэ гэхээр та тав санал нийлэх юм үгүй юу? Улс төр нь эрүүл, шудраг, үнэн байдаг улс оронд бол залуучууд нь хэн ерөнхийлөгч, хэн ерөнхий сайд, хэн одоо тэр парламентын гишүүнийг сонирн биш байдаг. Бараг нэрийг мэддэггүй баг. Гэтэл одоо манай энэ 2000-аад оны залуучууд одоо хоёр эрднийг аягүй сайн мэдж байгаа гэхэлэр энэ улс орн, энэ төр засаг нэг л биш гэдгийг энэ
мэдээд байна л мэдрээд байгаа юм болов гэж би ойлгоод байгаа. Одоогоо л асуултаа тавь та 5-аас хинч ерөнхий сайд болж болно энэ намын шийдвэрээр магадгүй энэ сонгуулиар эдгээр одоо дангаараа засгийн газраа байгуулах ял байгуулсан юм чинь тий. Гэхдээ зүгээр залуу үеийн ер нь одоо шинэ ерөнхий сайд шинэ засгийн газраас ер нь яг юу хүлээх бол нийгмийн одоо яг хэсэг бүрл өөр юм хүлээж байгаа бах. Одоо чинь бид нар шиг 80-аад оны төлөөл бол ингээл доктортой ажлын байр, цалин орлого тий ажил одоо залуу гэр бүлүүд ингээд нэг ипотекийн зээлд нэг асуудалгүй нэг хамрагдчихдаг тий. За тэр Япон солонгос сууч автомашин ч юм уу заавал ингээл он заагаал ингээл хэцүү л байж та амьдрахад тий. Зүгээр яг энэ 90-ад болон 2000-ад он залуучууд ер нь энэ шинэ бүрлдэж байгаа засгаас ер нь яг юу хүлээж байгаа бол та тав төлөөлөл нь учраас бас нэг хэлэх үг байгаа болов. Түр бүх зүйлсийг хийх гэж оролцоор байгаад нөгөө бид нар өөрийнхөө мөнгө олох, бид нар өөрийнхөө хөгжих хүссэн нийгмийг бүтээх гэдэг чинь аюу хэцүү болсон. Тэгэхээр хамгийн ихэнд шаардж байгаа зүйл бол нөгөө татвар багасаад буюу төр жижигхэн байх хэрэгтэй. Ягаад татвар их байгаад гэхээр төрийн зардал их байгаа учраас л тэнд их байгаа шүү дээ. Тэгтэл бүгдээрээ төр аюу муу менеж шүү, төр шүний харуулын үүрэгтэй, шударгаасыг тогтоох, хамгаалах үүрэгтэй оролцох хэрэгтэй гэдгийг ойлгож байгаа. А гисэн хэдий ч төр ингээ бүх юмыг хийх гээд дайраад идэг. Энийгээ болох хэрэгтэй тий. Түүцүүдийг хураагаал түүц хийх гээд байгаа. Супермаркет хийх гээд байгаа. Тий, таксины үйлчлэгээ эрхлэх гээд байгаа юм уу тий. Энийгээ болох хэрэгтэй. Энийний цааны юу явж байгаа гэхээр түр жижигхэн байх хэрэгтэй. Дахиад түр нээлттэй байх хэрэгтэй. Нээлттэй байна гэдэг чинь тэр олон хүмүүс харж байгаа жишээлбэл бүх хүмүүс чамайг харж байхад чи муухай зүйл шудраг бус зүйл хийж чаддаг байхгүй. Бүх хүмүүс чамайг харж байгаа чи гудамжинд хүсээ хадж чаддгүй хүмүүс тий. Яг тэрэн шиг дахиад нээлттэй байх хэрэгтэй. Нээлттэй байж иж systematically буюу системийн хувьд шудраг болно, нээлттэй болно, авилгачин буурна. Тэгснээс биш хэдэн хүний нэр зарлаад энэ хүн хэдэн онд хулгай хийжээ гэж зарлах биш. Ирээдүйд гарч ирэх хулгайтай тэмцэх нь маш чухал байна. Шилэн данс ч юм уу те бусад тэр нээлттэй явах, транспарент болох тэр бодлогоудаа сайн дэмжиж жижигхэн байгаад тэгээд биднэрт илүү ажиллах, орон зай өгөх те амьдрах тэр орон зай өгөх нь айгүй чухал гэж хараад дараагийн засгийн газраас тэгээд. Одоо ингээд сая ерөнхий сайдад ажилласан өдрийг ярьж байгаа шиг байна. 1618 гэж бид тоолсон. Тэгээд тэр нь огцруулах даваа гараг гэж бидэд нэрлээд тэгээд за яг энэ даваа гарагт огцруулъя гэж одоо маа багийнхаа ингээ хэрэлцээд бид нэр одоо ер нь нэгээд дотооддоо шийдэл төрж байгаа хэ. Тэгээд яагаад тийм шийдэл төрж байгаа вэ гэхлээр хүмүүсийг ингээ 7 хоногор цуглуулж яг өндө чадахгүй гэсэн. Тэгээд яг нэг бөөнд нь яг нэг өдрөл цуглуулчих. Тэгээд энийгээ ирээдүйд ингээ 7 олон даваа гарагт нэг өдөр ажиллаа ял пиргий цуглал огцруулцдаг тийм гоё болчвол гэдэг. Тэгээд тэр нь яг заавал огцруулах талбай шүү дээ. Нэг хуулийн төслийг дэмжүүлэх ч юм уу тий. Эсвэл юу гэдэг татах ч юм уу тий. Эсвэл үг тийм нэг тиймэрхүү хориг тавиулах ч гэдэг юм. Тиймэрхүү юм дээр тэмцлүүдээ тэгээд хамгийн гол нь 1618 хоногийн турш манай ерөнхий сайд жишээлх юм бол нэгч нээлттэй тий засваргүй шууд ярилцлагад өгөөгүй байгаа байхгүй тий. Тэгэнгүүт энэ өөрөө ямар хэмжээний хаалттай орныг бий болгоцсон байсан бэ? Ямар хэмжээний хаалттай засгийн газар байсан бэ гэдгийг хэлж байгаа. Гэтэл нөгөө талд нь бид жишээлбэл чагсаал хийж байхдаа 30 минут тутамд чагсаалынхаа орлогыг нотлоод ирсэн усыг хийн авчирсан подвалкийг алтан гэрлийн гэр бүл ингээ подвалк өглөө тий. Одоо тэр энэ МСС үгүйгүй шүү энэ 56,000 төгрөгөөр хүүхэд Pocket-оос зээлээ аваад Pocket-оос зээл авсан мөнгөөр авчирсан байна гэдэг авчирсан баг. Don't look up гэдэг нэг юм чинь байдаг шүү дээ. Дээрээс солир ирэх гээд хахад тэгээ өөрсдөө ингээд улс төрчтөн томхон алтан тушаалтай тэгээд баян хүмүүс нь онгоцоор зогтох гээд байгаа. Гэхдээ иргэдийг болохоор 50 байлгах зорилгоор битгий дэш ар гэдэг кампанид ажил хийгээд тэгэнгүүт яг тийм одоо мэдрэл мунтай Монголд бол боломжгүй шүү гэдгийг бас ойлгодог засгийн газар юм байна. Та нар хүмүүсийг ямар мэдээлэлд итгэх вэ, итгэхгүй вэ гэдгийг хүмүүсийн хувьд амьдрал нь юу бодит бос вэ гэдгийг шийдэх бурхны эрх мэдэл байхгүй шүү гэдгийг ойлгодог засгийн газар та. За та юу гэж бодож шинэ ерөнхий сайд шинэ засаг ер нь ямар байгаасаа гэж бодож байна. Нөгөө нэг дэм болохгүй бол битээгээ олооч гэдэг шүү дээ. Тэг ерөн зүгт энгийнээр бол тийм л юм байна. Бид нэр одоо жишээ нь бас нөгөө түрэн бас өглөө маань хэлж байдаг алц хүмүүс биш байхгүй бол бас тэг салбартаа бас өөр ингэсэн хийдэг юмтай хийцэн юмтай. Тэгээд өнгөжил одоо нэг 20 хэдтэй залуучууд байгаад байгаа. Тэгээд одоо юу гэдэг атглал нэг юм гарааны бизнес хийхэд нь одоо тэр татварын бодлогод одоо яг манай юм дээр бол одоо бас гайгүй шинжилтүүд бол хийгдэж байна. Одоо хувь татварын хувьч гэдэг юм уу те. Яг энэ шиг ингээд салбар болгон дээр нь залуучууд зүгээр юмаа хийгээд явахт нь зүгээр нэг юм чиглүүлэгч гэдэг ч юм уу те. Стандартыг гаргаад өгч. Тэгээд бити гай болооч л гэж байна. Тэгээ нөгөө талаасаа ер нь бол
энэ томчууд гэдэг үгэнд жоохон дургу. Юу вэ гэхэлэр уул нь бол бид нар энэ хүмүүсийг ажилд авч байгаа хүмүүс аахгүй. Тэ? Тэгээд менеж хийгээд өгчөөч л гэж байгаа. Тэрнээс биш одоо бити мөнгө идээд бай гэж хэлээв шүү дээ. Зөв менеж хийгээд өгч гэж байгаа. Тэгээд менежер гэдэг хүмүүс чинь яадаг вэ гэхэлэр ер нь бол бүүнөрөө ярилцлаа, шийдвэрээ гаргалаа, энийг ижлүүлээ, энийг тгий, энэ дээр ийм гаргалаа. Зүгээр л эн чинь шийдвэрүүд л гаргаж байгаа байхгүй. Уул нь бол. Тэгсэн чинь одоо бүгдээрээ яг мэдж байгаа. Улсын хурлын гишүүн гэл тэгэхээр нэг бүгдээрээ ингээл нэг сонирн болдог те. Мөнгөтэй өмнө гэж хардаг байхгүй. Яагаад тэгэхээр энэ ингээ бүр их хөвшмөл ойлголт болцсон байгаа байхгүй. Хамгийн гоё нэгтэй. Мөнгөтэй улс төр гардаг, мөнгөтэй ингэдэг, мөнгөтэй одоо улсын хурлын гишүүн ийм гэдэг ч юм уу те. Тэнгүү зүгээр энгийн нэг хүн гарч ирээд ингээд явах боломж байхгүй ч юм шиг те. Шодроо биш юм шиг болчихж байгаа. Тэгэхээр ер нь яг базаад хэлэхэд юу юм бэ гэхээр дэм болохгүй битээгээ аваад хичээлж. Энэ дээр нэмээд хэлэхэд бол ер нь стратегч ухаан ер нь амар дутдсан болоо да гэж айгүй хардаг. Алсыг хардаг. Тийм, ерөөсөө алсын хараа байхгүй юм шиг санагддаг гэх юм уу? 2050 гэдэг нэг нь явсан. Тийм, 2050 гэж байгаа нэг юм фантастик тэгээ блокбастер киноны одоо зохиол шиг. Тийм нэг юм мөрөөдлийн тийм нэг яг үнэхээр хөрсөн дээрээ буусан төлөвлөгөө байгаа мó тий. Тэр 14 мега төсөл гээд яриад байгаа нь яг үнэндээ арт түмэнд нь ойлгохдохгүй байгаа байхгүй тий. Нэг фантастик сонсогдоод идэг. Тэнгүүд тэр хүн чинь одоо маш олон яамдууд тийм үү засгийн өдөр юугаа удирдаад явж байгаа одоо лидер хүний хувьд хоорондын уялдаа холбоо тий одоо эдийн засаг тэгэл одоо энэ арт түмний амьдралын чанар гэл тий энэ олон зүйлийг нэгэн зэрэг ингэж харж суугаад тэгээ хоорондын уялдаа холбоог нь тогтоогоод стратегтэй төлөвлөгөөтэй нөхцөлтийг бүтээгээд энэ ухаан нь тэр хүнд хамгийн гол нь маш чухал юм болоо гэж бодож байна. Тэгээд тэр стратегч ухаанаараа тэр төлөвлөгөөгөө боловсруулад, батлуулад хамгийн гол нь ил тод тий чадахгүй байгаа бол дүнгээ тавилдаг. Чадахгүй байгаа дүнгээ авбал өөрийнхөө саналаар огцорч чаддаг. Тийм юу гэдгийг тий одоо сүхэтэй. Сүхэтэй гэх юм уу тий. Тийм зоригтой, эр зоригтой, чадвартай стратегч тийм хүн байгаасай л гэж одоо хүсэж байна да. Би бол надад юм жижигээр нь хэлчих. Би бол ийм ардаа дахиж плантай хүн байгаасай л гэж хүсэж байна. Сайн үгүйс миний ах уралж эхэлсэн шалтгаанууд хүчтэй өдөөсөн шалтгаан бол дандаа ковид байсан. Ямар ч одоо дараагийн төлөвлөгөө гэж байхгүй. Тэр тухайн одоо ямар нэгэн үйл явдал, сөрөг үйл явдал тохиолдлоо гэхэд тэрэн дээр ингэж авах төлөвлөгөө гэж юусэн байдаг. Одоо саяны цахилгаан станцын асуудал дээр ч гэсэндээ тий ямар ч дараагийн төлөвлөгөө хариуцах эзэн юу ч байхгүй. Тэрний талаар дуугарж байгаа хүн ч байхгүй. Хөрхи тэр инженерүүд нь л хөрхи ингээл манай энэ инженер маань 8 насаа алдлаа. Дараа нь ингэх чинь шүү гэл мэдээлэл өгдөг. Яг идэр хайцсан юм байл санагдсан. Тийм болохоор энэ дээр нэг юм тий нэг юм төлөвлөгөөтэй хүн ер нь хоруудар байхаа болцсон юм уу? Бидрийг ингэсэн байхгүй чагсаал зохион байгуулж хахад хөөх бүр төлөвлөгөөтэй хөтөлбөртэй айн гэж чимээгээ юу гэсэн үг юм бэ ингээд тэгсэн чи доор нэг хүн амар хөөрхөн комент бичсэн. Юу яриад байгаа юм бэ? Хувь хүн ч гэсэндээ төлөвлөгөө байдаг үстэй гэд тийм шүү дээ. Өглөө тэдэн цагт гарна марна тий. Миний энэ ажил бүтэхгүй бол энийгаа ингээ за энэ хүн үгүй гэчүүл тэгвэл энийгаа ингээ гэд нэг юм хүнд нэг тийм байдаг үстэй. Би ингээ харахаар бүр гайхаад байгаа байхгүй яа. Зүгээр ингээ хувь хүний одоо эргэн хүний үүднээс манай дүүд хүртэл төлөлгөө байхад та яасан юм бэ гэмээр. Тэр одоо эрэгтэй хүн гарна уу, эмэгтэй хүн гарна уу? Эмэгтэй байлаа гэд өрөвдөн гэсэн үг биш те. Эрэгтэй байлаа гэх нэг амар буур суур ингэж хүсэж байгаа юм ерөөсөө биш шүү дээ. Зүгээр яг саяны зүйлсийг л яриад байгаа бүх зүйлсийг л хүсэж байна. За. Би нэг юм асууж таадаас улс төрийн намын гишүүнчлийг та юу гэж боддог вэ? Яг танаа үеийг арай өөрөөр л хардаг юм шиг байна л да. Одоо би хэлээ л да.
одоо энэ парламент суудалтай намын гишүүдийг биелээ. Гишүүд гэхэр заавал одоо энэ сайд гишүүдийг хэлээгүй шүү. Зүгээр ингээд нэг намын нэг батлах өвдөлсөн усуд байгаа шүү дээ. Одоо нэг Маавг улаан батлах гэдэг шиг. Тэгэхээр одоо гэр оролоор жишээ авъя. Тэнд нэг хэсгийн ахлагч нар гэдэг нэг хитэн хижээл насны эмэгтэйчүүд. Энэ хүмүүс ингээд тэнд тэр айл хүнсний толон түлээ нүүрстэй одоо тэр байшин гэрийн дулаалах гэдэг юм уу нөгөө халамж гүрүүпт итгэвэрвэлтэй бүгдийг батцсан л байна л да. Тэгэхээр энэ зөвхөн 4 жилийн циклтэй сонгуульч биш. Ерөн зүгээр тэнд амьдарч байгаа хүмүүс тэр хэсгийн ахлагчаас л өөрөөсөө тэр хүний амьдрал өдөр тутмын бол хамаарч идэг. Энэ яг харахгүй л нөгөө намын гишүүнчлэл. Тэгэхээр би юу гэж асуугаад нэхлээр орчин цагт ер нь энэ Монголд юу улс төрийн намууд ер нь байх хэрэг байна уу? Нэгдүгээрт. Хоёрдугаар ч заавал намын матур гишүүнчлэл байх хэрэгтэй үү те. Зүгээр ингээд одоо нэг сая өнгөрсөн оны сүүлээр ингээд Трамп ингээд сонгуульд яллаа те. Тэнд чинь нэг тийм иргэдэн нэг тийм гишүүн мишүүн гэж байхгүй юм билээ. Зүгээр л тэр нэг хоёр улс төр ч юм уу намыг зүгээр идэвхтэн дэмжиж байдаг л болохоос биш ингээд айхтар гишүүн гээд нэг бичиг баримттай тэгэл би одоо тэрний төлөө саналаа өгөхгүй бол миний одоо амьдрал байхгүй болсон гэдэг юм тийм байдаггүй те. Тэгэхээр та ингээд нэг намын хатуун гишүүнчлэлийг ер нь болчихсооч гэдэг юм эсвэл одоо орчин цагт энэ үгүй болно гэсэн тийм зүйлээр ямар бодолтой байж байна? Ер нь бол яг Монгол жишээлх юм бол социализм ерөөсөө дуусаагүй байгаа. Тэгэд яг намайг ингээ ярихлаар нөгөө хөвчүүдээ өхөөрэй гэж ингээд амар ойлгуулж комент хийлээд байгаа байхгүй. Тэгэд яг үндэ тийм ерөөсөө ярихгүй байгаа. Хөвчүүд мөх тухай ерөөсөө биш. Үе солигдох асуудал мэдээж байгаа. Гэхдээ тэр бол зүгээр нэг фактор нь болохоос биш. Гол фактор нь болохоор амжиргаагаа төрөөс салгах тухай. Одоо тэр нөгөө хэсгийн ахлагч гэдэг хүмүүс чинь тэр хорооны эгч нар чинь амжиргаан төрөөс хамааралтай олон хүмүүсийг мэдээд тэр хүмүүсийн амьдралыг өөртөө хамаатуулж чадаад тэр хэсгийн ахлагч эгч нарыг болохоор төр нь өөртөө хамаатуулж чадаад нам нь өөртөө хамаатуулж чадаад ингээд одоо тэр хатуу гişүнчлэлтэй гişүнчлэлгүй хүмүүсийн амьдрал намаас хамааралтай болоод байгаа байхгүй. Тийм ээ. Тэгэнгүүт бид нар өөрөө амжиргаагаа төрөөс хамааралтай биш болгочих юм бол хүссэн үедээ жагсч чадна. Хинээс ч мөнгө авахгүй. Хинээс төлбөр авахгүйгээр хөтөлбөртэй ч ихсэлж болно. Одоо энд байгаа ингээд залуучуудын бүгднийх нь амжиргаа төрөөс хамааралгүй байхгүй. Тэ? Төрөөс хамааралгүй мөнгө олчин өдрийн хоолой easy болоод ид чинь тэ. Ямар ч асуудалгүй. Бүр Монголоос ч хамааралгүй яг үнэндээ. Хүссэн яг үнэндээ маргааш гадаг шанасч чадна. Гол асуудал нь төрөөс маш их хамааралтай хүмүүс байгаа. Тэрийг л тэр бол ингээд буцаага эдийн засгаа чөлөөлөх асуудал. Эдийн засгаа чөлөөлөх асуудалд итгэж байгаа бол би жишээлбэл Монголд 3-4 намаа сонголт хийж болно. Гэхдээ би 3-4 намаа сонголт хийх ёстой гэд тэр намын батлахыг өөрчлөх ёстой гэсэн үг биш. Тэ тэр намуудын аль нэгийг ч сонгож болно. Тэгэхдээ зүгээр гаргаж байгаа бодлогодоо үнэнч байгааг нь тодорхой дэмжлэгээ өөрийнхөө зүгээс ч юм уу те юу гэх юм байж болохоро саналын удсаа дугуулгатай л ингээл өөрөө хувьдаа шийдчих хэрэгтэй байхгүй. Тэрнээс заавал ингээл намын батлага аваад хатуу гүшүүнчлэл яг үндэ нөө социализмын үеэс арчлал руу шилжээд тэгээд цөөн хүн амтай оронд тухайн гişүүдээ бид эдийг ер нь нөгөө хүмүүсээ бүртгэх датаны систем хийсэн л чаваас хөрхийг өвөртөлж батлаад бүртгээл нэрийг бичиж аваад тийм л юм байсан баг. Тэгээд одоо л тийм юм ер нь байхгүй болох уу? Хатуу гүшүүнчлэлээс одоо хуулиараа цэсэндээ ер нь л байхгүй болж байгаа гэж би ер нь ойлгоод байгаа шүү дээ. Та дөр юу гэж бодож байна? Энэ намаас яаж хамааралтай босох уу иргэдэг те? Тийм. Надад бол ингэ санагддаг яг манай үеийн залуучууд тэр дээд үеийн залуучууд ингээл намаар явж байгаа ч юм уу те намын карьер хөөгөө явж байгаа юм байна. Тэгэхээр намын карьер гэж байна гэдэг чинь өөрөө жоохон тиймэрхүү байна. Өөрөлдвөл намын карьер байхдаа тэрнийг мөнгө олох зорилгоор орж байгаа. Бизнес бүтээхээр зорилгоор орж байгаа. Энд чинь юу ярьдаг нөхөр дахиад төр өөрөө бизнесийн байгууллага болсон учраас тэнд орчиж нэг албан тушаал авах гэдэг юм уу те нэг төрийн өмчт байгууллагт албан тушаал авах, улс төрийн албан тушаал авах гэдэг нэг ийм зорилгоор намд орох ч юм утгагүй болчихно. Яг нь нам өөрөө байх хэвээр, зайшгүй байх хэвээр. Ардчсан нийгэмд ялангуяа пари гэдэг чинь ер нь бол нэг хэсгэл гэсэн үг шүү дээ. Хэсэг хүмүүс үзэл бодлоо ялгаатай хэсгүүд үзэл бодлоо илэрхийлэх тэр орон зай гэсэн үг. Зайшгүй байх хэвээр. Нэгдүгээр тэгэхээр нам бол манай нийгэмд бол бүх намууд байхгүй болчихвол сайхан болохгүй нэг эмх замхгүй ингээд замраагүй байдал үүснэ. Гэхдээ нам байх хэвээр, нам байхдаа нөгөө үзэл бодлоо илэрхийлэх хэвлэлт нь нэгдэх гэдэг. Өөрийнхөө үнэт зүйлээр хорвоо ертөнцийг юу гэж харж байгаа, за улс төрийг юу гэж харж байгаа, бид нар ямар хөө бодлоготой байх хэвээр, төр ямар байх хэвээр гэдгээр эвлэн нэгдэж байгаа хүмүүс байхгүй. Тэрнээс биш тийшээ орж төрийн эрх мэдэл аваад бизнес хийх гэж байгаад нэг төрийн албанд очих байгаа байдлаар бол бүртгэв. Ингээд дараа нь дахин ярихаар нөгөө нам өөрөө дахиад ил тод байх хэвээр. Түрүүн яг хэлжсэн шиг намын гишүүн болж байгаа хүн улс төрийн албанд очихыг хүсэж байгаа хүн нам дотроо мөнгө төлж биш те хямд зардлаар гишүүн болдог. Улс төрийн албан тушаалд очих боломжтой болох хэвээр. Бусад намын санхүүжилтүүд ил болох хэвээр. Их л даалт үүдийг бүр мэдчихэж байгаа шүү дээ.
А тэгжээж буцаад дахиад нөгөө төрчин цэвэршнэ. Яагаад гэвэл нөгөө нэг эргэж байгаа дугууны нөгөө юунууд эд ангиуд учраас түр гэдэг чинь өөрөө цэвэр намын хүний нөөцөөс бий болж байгаа тэр байгууламж учраас нам дахиад нэг юм өөрчлөгдөх цугтаа өөрчлөгдөх систем энэ зарчим тэр чигээрээ өөрчлөгдөх тэгжиж жинхнээсээ өөрчлөлт ирэх байх гэж итгэж байгаа. Нам хоёр тэг хаалаа. Яг ер нь бол намын хувьд гэх юм бол нам бол байх хэрэгтэй. Яагаад тэгэхээр уусаа нөгөө бид нар улс төрийнхөө онолын хувьд харах юм бол нам гэдэг бол одоо өөрсдийнхөө үзэл бодлыг хэрэгжүүлэхээр үүсэж байгаа одоо бүлэг гэдэг. Би одоо яг юунаас санахгүй. Гэхдээ ерөөдөө нэг агуулга нэг юмэрхүү. Тэгэнгүүт яг нэг талаасаа юу юм бэ гэхлээр өөр үзэл санаатай хүмүүсийг бид нэр ерөөсөө та нар биднэртэй үзэл санаа зөрөөд байна гэж бүглэдэг байхгүй юу? Бид нарыг бүглэдэг гэсэн амар санаа. Яагаад тэгэхээр энэ өөрөө одоо үгдээ тэр хүний одоо баруун байна уу зүүн байна уу хамаагүй те үзэл бодол улс төрийн үзэл бодол хаана байх вэ? Бид нэрээс хамаагүй байхгүй болно. Тэгээд бид нэг хамт байж болно штэ те эн чинь угаасаа л ингээд байгалийн хуулаа эн чинь үзэл бодол нь ийм баруун зүүн төв мөв байж болно гэхээр бид нарыг та нар юм өөр юм яриад байна. Ингээд энэ тэгээд байна. Та нар мөсөн залуучууд ингээд байна. Тий ингээд байна гэдэг. Тий тэгээд тэгэнгүүт ер нь юу юм бэ гэхлээр бас нэг сонирхолтой юм. Одоо нөгөө нөхдүүдийн одоо түрүүн бас ярьж байна. Доор байгаа гэж хэлэх юм уу да тий. Манай үеийн залуучууд маш их байна. Ирээгүй. Ирсэн нь масктай малгайтай. Харагдаж болохгүй. Энэ яг юу вэ те? Айц байна. Тий. Тэгээд яагаад гэхээр би ажиллах болч тээ. Окей, ойлгож байна те. Тэгэхээр төрийн албаа гэж болохоор гэж. Тий, төрийн албаа гэж болохоор гэж. Дараа нь яасан гингүүт баг нэрнгээсээ чат матч бичихгүй. Ингээ уулзаад бүр өөр газар уулзаад юм ярихын гут амар дэмжиж байгаа шүү гэж байгаа. Гоё байгаа шүү. Амжилт хүсье те. Тэгэнгүүт ингээ тэгээд ирэхгүй мүү гэхээр болохгүй байна. Энэ нэг талаас амар гонигтай юм байна. Тэд амьдралтай та нар амьдрал тийм ч юм шиг те. Тэгээд яг хуу түрүүний нөгөө сэдвийн эхэнд очиод харахад бол бид нар өөрсдөө дахиад нөгөө масламын пирамид л явах гэдэг л те. Уус хүн өсөөд байвал хоолоо л харна те. Тэгэхээр бүгдээрээ хичээгэж гэж. Бүгдээрээ хичээгээд одоо хүн хөдөлмөрлөөд өөрийнхөө хоолыг одоо олдог болоод хоолныхоо дараагийн одоо пирамидынхаа дараагийнхаа одоо хэрэгцээний зүйлд одоо парт 2 дээрх юм уу тий очих хэмжээнд хүн хөдөлмөрлөөд мөнгө авдаг нийгмийг биднэрт бүтээгээд өгч гэж. Зовохгүй гэж тий. Тэгэх юм бол магадгүй нийгэм шал өөр болох. Хүмүүсийг тэгж л одоо хоолоо барьж шүү дээ. Иргэдэг энэ улс төрийн намуудаас нь гишүүнчлээс хол байлгаж болох бол яг аяанда энэ өөрөө бий болох соёл ах гэж бодож байна. Чинь юм нэг өдрийн дотор тий шууд өөрчлөгчдөггүй. Тэгээд одоо социализмаас шилжээд өнөөдөр бид нэр 30 гаруй жил болцоод өнөөдөр л нэг органик чагсаалын тухай ярьж байгаа тохиолдолд энэ бол ингээд нөгөө болох ёстой процессын дагуу болоод цэвэршээд ирээдүйд явна гэдэг итгэл үнэмшлээ бол алдаж болохгүй. Нөгөөтэйгөр би бас нэг үеийг өөрөөсөө аяг асуудаг байхгүй. Миний эргэн тойронд ингээд Монгол Ардын намыг дэмждэг залуучууд байдаггүй. Одоо бүр яг үннийг хэлье заяа. Одоо манай гэр бүлийнхэнд те одоо ингээл хамаатан садангууд дотор Монгол Ардын намыг өстой дэмжнэ гэдэг тийм юм одоо байхгүй. Гэтэл яагаад Монгол Ардын нам үргэлж дийлэнх олон холж гарч ирээд байна вэ гэдэг дээр яг түрүүн улмаагийн хэлсэнчлэн түрээс нөгөө амжиргаа нь хамааралтай маш олон иргэд Монголд байгаа учраас тэр хүмүүс нөгөө амжиргаагаа залгуулахын тулд ажилласаа салчихгүйхэн шиг те нэг албан тушаал дээр одоо хорогдоод бариад барьж үлдэхийн тулд Монгол Ардын намаа дэмждэг юм байна. Тэр нь өөрөө бүр ингээд систем болцсон юм байна. Одоо бүр ингээд дийлэнхэнд болцсон юм байна. Гэхдээ энэ нь өөрөө ирээдүйд аяанда энэ тэмцэл үргэлжлээд, тэ энэ цэвэршээд, нийгэм нөөрэ ирүүлжээд, ёс суртахуун, тийм үнэт зүйлийн шинжилэл бий болоод шинэ үе гарч ирээд олонх болоод ирэхэд энэ аяанда өөрөө бий болох бах. Нөгөөтэйгөр бас Монгол Ардын намын дараа генерашнээ бүтээж байгаа энэ систем нь бас амар юм л да тий. Одоо тэр залуучуудын ямар системээр одоо дараачихаа лидерүүдийг бүтээж ийн вэ гэдэг нь яг нөгөө хуучны аргаараа тий. Одоо нэг хоорондоо наймаалцдаг, албан тушаал хоорондоо тохирдог нэг юм одоо ань зогоохын тулд тийм үү нэг мөнгөтэй байхын тулд за эсвэл нэг ажилтай байхын тулд улс төрөөр зэний алддаг. Нэг тийм одоо юу гэдгийг ямар асуудал шийдэх гээд байгаагаа мэдэхгүй мөртлөө одоо мэдлэг боловсрал нь
яг хүрхүү гэдэг нь асуултын тэмдэгтэй юм өртлөө бөөн дарга болох мөрөөдөлтэй, бөөн босс ах хүсэл тэмүүлэлтэй баахан юм монструудыг жижигхэн бяцхан монструудыг бүтээгээд байгаа гэж би бол хувьд аардаг. Тэрэн дээр бол амар хэмзгэлдэг. Тэгээд залуучуудаа ч гэсэндээ залуу хүний хувьд бид нар нөлөөлөд явах ёстой. Энэ зүйлийн эсрэг тэмцэх ёстой. Ёс суртахуун, тэ энэ үнэт зүйл, тийм энэ шудраг байдал, энэ арчлалын тэ энэ хамгаалагчид гэдэг энэ ойлголтыг тэр залуучуудаа ч гэсэн нөлөөлөх ёстой юм байна. Ганцхан залуучууд өмнөх үеийнхэнтэйгээ биш, залуучуудаа ч гэсэндээ нөлөөлөх ажил бидний нуруунд дээр байгаа юм байна гэдгийг ч гэсэн ер нь өдөр тутамдаа айгүйх бодож л амьдэрдэг та гэхгүй. За, үүлэн сэдв хай. За ер нь бол угаасаа ижлэхэн л санаатай байна гэдэг бол илэрхийлье. Би нэг чагсаал ер нь бол миний илэрхийлээд байгаа юм. Бид нар чагсаалын хувьд зарим үнэт зүйлсийн өнөөдөр нэгдэж байгаа болохоос биш 10 жилийн дараа одоо та хэн болохыг мэдэхгүй шүү дээ би ч юм уу. Бүх юм дээр санал нийлнэ гэсэн үг биш гэдгээд бас хэлдэг. Дандаа дэмжинэ гэсэн үг биш. Гэхдээ бас дэмжих зүйл бол гарах байх гэж болдог. Тэгээ саяны зүгээр нэмэн дээр би нөгөө хүн амын тоог зүгээр бодсон байхгүй юу? Одоо хотод яг ингээ хүн амын талаас дэш хувийн ингээ төвлөрөөд амьдарч байна те. Өмнө нь бол баг бүгд биенийгээ мэддэг тийм цаг үе байсан бол одоо баг багаар тэр нь тэлж би хотын нөгөө захт хэм байгааг мэдэхгүй би нөгөө захт байгаа. Тэр бас нэлээд чухал санагддаг. Тэгээд сайн ингээ бодож байгаа жоохон өөр юм ярина гэх юм бол би яг хөдөө орон нутгийн сувгуудаар юу гард юм бол гэж зүгээр бодсон байхгүй. Би зурд үздэггүй, үзэхэ болцсон. Тэгээд саяны чуулганы улсын хурлын нөгөө нэг гişүүдэл огцруулах те итгэл хүлээлгэх энэ төр гэл тиймэрхүү юм гарахт нь тайлт харчаал нэрээ нэг юм гардаг штэ гэд орхисон байсан. Тэгээ сайн нөгөө хөдөө орон нутгад нэг сумд биенийхээ аминд хүрлээ штэ. Сонгол өөр. Тийм. Тэгэд харчаад би бүр айгаад нам орно гэдэг чинь тийм муухай зүйл яг үндэ биш штэ те. Саяны одоо пүүжигийн хэлдгээр ил тод байгаад өгөөч. Уул нь тэгэл ном журмынхаа дагуу явбал үзэл санаа нийлж ивэл бид ч намд орж болох л байхгүй юу? Бидсэндээ нэг юм үзэл санаа нийлж байгаа хүмүүстэйгээ хамт олуулаа явбал хурдан хөдлөн шүү дээ. Уул нь бол. Гэхдээ тийм ихтгэл үнэмшил төрөхгүй. Тийм. Стратеги ордын хилцэлтэй холбоотой, за энэ олон асуудалтай холбоотой бүх асуудлууд нэгдэж байгаа нь бодтой үнэ. Ордон дотор би хүч алдчихж байгаа дэндүүс ойлгож байгаа. Одоо тэгээд нэг би бинэ хараад нэг худлаа явтаагаад яах вэ? Ботол зүйлээр хин ямар хүн ярьж байгаа за дараагийн цанал хураалтын дараа хин ямар сайд болоод явах нь та нар ард түмэн маань бүгдийг хараар. Ямар жижиг их ашигаас болж ямар том хөгжлийн боломжийг устгаж байгааг бас тогтоож аваарай. Тэгэл одоо нэг хэдүүлээ ярьчаал уулцнаас өөр юм яриад явах. Боттой үнэ хэлэлтэй. Боттой бүх хүний чинь би хариулъя гэж байна. Оюун эрдэнэ улс төрөөс бий явсан гэж хэлээгүй шүү зөв ерөнхийдөө зогцрлоо тий. За тэгээд би та нарын таатав яриа ингэ сонсоод лахтангуул яг энэ хүндээ биш гэж хэлээд байна л да таатав. Энэ системэнд нэг тийм гажиг юм байна тий. Энийг өөрчлөхгүй бол ерөөсөө цаашаа одоо түрүүний нөгөө нэг эрэг шүүхтэй машин маань ингэж яг хэвийн голтрлороо явж чадахгүй гэдэг. Нэг гарын тавруу гэдэг нэг кино байдаг шүү дээ. Тэн дээр нөгөө сүрэн тэгдэгч өөрийг нэргүүлж байгаа залууд чамд ирээдүйн шагдар гэсэн баталгаа байхгүй шүү дээ гэдэг. Тэрнтэй адилхан ингэж одоо юу гэдгийг нөгөө дахиад яг одоо оюун эрдэнэ ч юм уу тэрнээсээ илүү одоо өөр асуудал тарьсан бас ингээд нэг засгийн тэргуунтэй болчихгүй гэсэн бас боломж байж болох юм. Гэхдээ мэдээж бас юм чинь ингээд нэг цаг хугацаа өнгөрөх тусам ингээд сайжирдаг, өөрчлөгддөг те гэдэг бас нэг тийм итгэл бас үүрэлгэл юм л да. Тэгээд би та тавтай яагаад ингээд яриа суугаад байна гэхэлэр танаа үеийнхээ арай бас асуудал гэрээ өөр талаас нь харддаг юм болов те. Одоо том зургаар жижиг зураг гэсээс илүүтэйгээр бас бидний хараагүй талаас нь бас ингээд үнэлэлт ингээд өгөө явж идэм болов гэд уулын түрүүн таад хэллээ л хэрвээ одоо засаг дур ийм байгаагүй бид нар хувийнхаа ажил амьдрал бизнесийг одоо өгөөл явж байгаа. Гэтэл яахааргүй одоо биднийг бохимдуулаад ингээд тэнд ингээд 3-7 хоног байлгах юм шалтгаан болчлаа гэд байж байгаа. За тэгэхээр одоо удахгүй ингээд шин засаг ингээд бүрдлээ. За мэдээж тэгэл дахиад бас өнөө маргааш огцор гээл залуучууд цагсахгүй л баг. Гэхдээ энэ нэг одоо иргэд дотор чинь ингээд нэг хэсэг нь ингээ айцсаар ингээ мэдээлэл уурсгалд ингээ ходоо тархиа базуулсан нэг хэсэг нь байж идэг. А нөгөө хэсэг нь яа харахгүй нөгөө урд өмнөх амьдралаасаа гарч чадахгүй байна л да. Түрүүн танаа татвар гэж ярьлаа те. Татвар аимшигтай биш те. Хүн амын орлогын албан татвар, нэмэгдсэн үрдгийн албан татвар. За одоо тэгэл
бүхэл одоо энэ татварч нэмс наанаа сонсноо уу одоо хүн оршуулгад хүртэл одоо нөхт өгдөг болно гэсэн юм ярьж штэ тий. Тэгэхээр энэ татвар дээр хэдүүлээс жоохон нэг анхаарлаа хандуулж яри. Бүгд л одоо бид нар зургуулаад ингээд энэ улсад ингээд их баг хэмжээгээр татвар төлж байгаа тий. Гэтэл яг бидний төлсөн татвар маань ингээд нэг айлын бэрээ ингээд тансаг зэрэглийн цүнх болоод хувирчгаачаас айгу харамсалтай яах вэ дүүлээ. Татварыг буулгамаар нэгдүгээрт хоёрдугаарт яг бидний төлсөн татварыг юунд зарцуулж байгааг шилэн байтугай бүр толдож хармаар байна. Тэ. Гэтэл ч одоо ингээд ерөөсөө айхтар татваруудыг авч штэ. Түрүүн та нар эрчим хүчээр ярьлаа. Энэ 2020 оны төсөв харахад Номын сайдын соёлын яам чинь эрчим хүчний сайд соёл сүрэнгээс илүү төсөв үрдэл тавилсан байл шүү дээ. Тийм. Гэтэл чи одоо ингээл өдөр болго ингээл Facebook орохоор өнөөдөр тэр дүүрэг цахилгаан хязгаарлана гэл нэг багталтай чинь биш л дээ. Тэгэхээр чойжл сүрэнгүй чицэн шиг. 21-с 23 оны илүү орлогын одоо хувь нь 1000 дахин 1000 гаруй хувиар өссөн үзүүлэлттэй байсан гэнэ Lemon Press дээр бичсэн лээ. За одоо энэ байна л да. Одоо ингээд энэ төсөв дээр ингээд харин тийм ээ. Энэ 255 тэрбум энэ нэгэ баг тийм тэгээ одоо энэ болохоор хэдэн оных нь олон оныхыг харьцуулсан байсан. 24 оных дээр ямар ч хийсэн 2 дахин илүү буюу 500 хэдэн тэрбум байсан. Энэ жилиг гэж би ойлгосон. Энэ жилийн тэгээд тэгээ одоо ингээд гол нь ингээд нөгөө одоо жишээ та нар ингээд яг юм одоо медиа уран бүтээлчтэй соёлтой бол ямар нэгэн байдлаар холбогдно. Гэтэл ч одоо энэ их одоо соёлын яам төсвөлсөн мөнгө маань юу нэг энэ өмнө жилиг байна. За өмнө шиг байлж бодъё. За тэг чи уул бид нар гал алдах гэдэг шүү дээ. Одоо ингээд өвөл хөлдөнө гэдэг. Би зүгээр энэ логикийг ерөөсөй ойлгохгүй байхгүй. Ер нь түр яг яаж ямар ухаанаараа те ямар логикороо ямар стратегиэрээ юугаа бодож те яаж энэ эдийн засгаа сэргээн гэж бодож амьдраад ажиллаад те хариуцлагатай албан тушаал дээр арт түмнээ одоо сайхан амьдруулна гэдэг ийм романтик юм яриад яваад идгийг нь бол миний тарих бол ерөөсөө ойлгодгүй гэх юм уу. Зардлаа бүр хязгааргүй тэлцэн. Амар их зардалтай болоод тэрэндээ түртэгдээд орлогоо ихсгэнэ. Бид нар бүр болохгүй бол гаднаас зээл авна гэдэг нэг ийм сайхан үгтэй. Энэ хоорондын уялдаа холбоо, энэ логикийг бол би бол ерөөсөө ойлгодог. Тэгэл одоо татвараа нэмдэг юм ярьдаг. Татврын цаана нөгөө амьдарч байгаа бор зүрхээрээ те хөдөлмөрлөж байгаа арт түмэн өстө нэр хорглоо тоолоод татврын дарамтанд ороод тийм үү бөөн өр ширэнд баригдаад ингээ явж идэг. Би ч гэсэндээ өөрөө бизнес эрхлэгч тойрог гэд хувьч хувцсны дэлгүүр ажилладаг. Тийм тэгээд 5 жил ажиллахад би яг үнэрэг дээрээ тэр дэлгүүрээ 2 дэлгүүр олгож чадсангүй. 3 ч олгож нэмэгдүүлж чадсангүй. Яг өнөө маргаашигаа залгуулаад болгоол ингээл амь зоогоогоо л амьдарч байгаа. Яг наттай адилхан түүх маш их байгаа ах гэж бодож байна. Гэтэл өнөөдөр яаж эдийн засаг өсөх юм бэ? Өсөх ямар ч өгдөл байхгүй байхгүй. Бизнесүүд өөрсдөө цэцгэлэхгүй тийм үү дундаж давхраг нэмэгдэхгүй бол яаж энэ эдийн засаг өсөх юм бэ? Яаж амьдрал сайжрах юм бэ? Бүр ямар ч надад бол энэ дээр ямар ч одоо юу гэдгийг хариулт байхгүй. Тэг энэ талтай явал. Татвар дээр та дөрөв. Яг гоо ер нь нөгөө мөнгө хаана байна гэдэг их чухал байгаа юм л да. Яагаад тэгэхээр татвар их байгаад одоо мөнгө нэгсний төр цугалцсан учраас хүмүүс баяжих гэж төрөл ороод байгаа гэдэг анхны санаан дээр бид нар эргээд очиж. Татварыг багасгаад таны түрүүний ярьдгаар за энэ одоо боржуур те тэдэн төгрөг гэдэг ч юм уу. Энэ хашаа тэдэн төгрөг эндээс аавна гэдэг юмнууд нь бүгдээрээ ил тод нээлттэй байгаад тэр шийдвэрийг бүгдээрээ хамт гаргаад эндээс ингэж авъя гэдэг юмнууд нь тодорхой одоо хилцүүлгээр явдаг байгаад гэх юм бол нэгсний төр яг л тэр зүйлүүдийг хийгээд цаана илүү мөнгө гарахгүй буюу одоо төсөө багасгах гэсэн үг байна. Тэний тендер зарладаг тендерийг авч өгсөн хүнд нь тэдэн хувьч гэж ашигтай бүр ингээд тэр угаасаа бүр ингээд нээлттэй болсон байгаа шүү дээ. Тий. Тэгээ бүр тэгснээ тэрэнд нь олж өгсөн хүнийхээ найз нь ингэж авдаг юм. За мэдгүй ингээд бүр амар юм болж байгаа юм. Тэгэнгүүт ер нь бол одоо энэ жишээлбэл классик тэдэн төгрөгийг авдаг шүү гэдгцэн дээ. Тэгээд энэ жил бид нар одоо ингэж авнаа. Энэ 6 классыг ингэж авнаа. Тэгэхээр ингээд татвар дээр одоо тэдэн төгрөг ирэх хэрэгцээтэй байна гэдэг юм түрүүний ярьдгаар тодорхой те плантай төлөвлөгөөтэй байгаад тэрийг ингээд бүгдээрээ хамтдаа шийдээд гаргаж ирдэг болчвол арай амар байгаад байна. Тэр нэгс нь юу вэ гэхээр төр мөнгөтэй биш. Төрийн хийж байгаа мөнгө одоо яг л хүрээ таардаг байна байгаа. Ажлаа 20 гаруй хоног хийгээгүй нөгөө татвар нийгмийн дадлал дээр өртөө гэсэн шүү дээ. Хэдэн өртөө нь одоо? 60 сая төгрөгийн өртөө татвар дээр нийгэм даатгалын өр байхгүй нийгэм даатгалынхаа өрийг хаагаад хаацсан. Тэгээд
яг чагсаал хийж байхдаа нийгэм татгалын 5 сая төгрөгөөр өрөлтсөн байсан. Тэгээд би ажил дээр очих болохоос бүж өтөр яж байгаа болохоос цаана бол манай бусд одоо 8 7 8 ингээ ажиллаа хийж цаараа л. Гэтэ хэцүү байсан мөлий. Нэг нь ядаргаанд орцсон одоо ажил дээр ирээгүй тийм ба. Ер нь бол хоёр юм ярмаар. Нэг нь л болохоор буцаагаад өмнөх намын сэдв рүү орж ирнэ. За. Монголд ер нь нам байхгүй шалтгаануудын нэг нь жишээлх юм бол Монгол ардын намд тэ үнцүүл байхгүй. Маш олон том бизнесмэнүүдийн ашиг сонирхлыг тижих зорилготойгоор нам нь урагшилж байгаа. Тэ. За сонгууль дээр өгсөн хандив, сонгууль дээр өгсөн намын санхүүжилтийг нь буцааж олгох цагийг юугаар шийдэж байгаа вэ гэхлээр буцаагаад энэ сайдын судлаар шийдэж байгаа юм. Тэ. Одоо бид нар ингээд яг шулуухандаа хэлэхэд баяалын хүмүүсийн хоббины прожектыг тижих гэж татвар төлдөг шүү дээ. Ардсан намд бол яг үндэ үзлөөрмтлөж алга. Айгүй хэцүү. Яг сая бол ингээд нэгдээ гарч байгаа юм. Гэхдээ тэр бол үзлөөрмтлийн зөрчилтэй олон хүн байсан шүү дээ дотор. За хүн намд ямар ч систем байхгүй те. Дотроо хүртэл ингээд бүр хөл толгоогоо олоогүй нэмээд дээрээс нь яг баг ерхий сайдын үгээс юм шиг тийм байл ч те. Тэгэд буцаагаад эн чинь нөгөө айлч нам дээр ярихгууд маш олон юм зүгээр хүмүүсийн ашиг сонирхол тижих зорилгоор намыг өдөрж авч явдаг. Тэргээр 8-алцдаг. Тэгээ 8-алцж байгаа 1 бараа 5-аар нь бидний татврын мөнгө болчиход байгаа. Тэгээд эндээс энэ хоёрын оронд бид нар ингээд тэр 8-алцал дотор нь ороод тоглож байна. Хоёрдугаар талхлаар тэр илүү дор ерөнхий сайдтай болчихвол гэдэг яриан дээр би бас нэг юм ярмаар. Ер нь ардчилсан хувьсгалаас хойшоогоо бидний амьдрал сайжирсан. Гэхдээ тэр үед жагсаа явж исэн хүмүүсийн төсөөлсөн шиг хэмжээнд ягаад сайжраагүй шалтгааныг би зүгээр саяын жагсаалт тэр юу гэж ойлгосон бэ гэхэлэр хүлээлтийн зөрүү гэж ойлгосон. Менежмент дээр одоо компани гэдэг менежмент хийхдээ хүннөөцийн блок гэдэг байхгүй. Emotional contract буюу сэтгэл зүйн гэр. Одоо энэ хүн компаниасаа захирлаасаа ирээдүйд хүлээж байгаа юм хүлээлт. Тэгээ энэ хүлээлтийн зөрүү чи хүмүүсийг хамгийн их туйлдуулдаг, хамгийн их стресстүүлдэг, хамгийн юм хүчтэй эрс шийдвэрүүд хийхэд нөлөөлдөг. Одоо тухайн үед ардчилсан намаа дэмждэг ч юм уу, тэ ардчилсан хувьсгал дээр дэмжээгүйсэн одоо ардчилсан намыг гişүн бичсэн жагсажсэн хүмүүс өө энэ капитализм ч муухай юм шүү гэдэг юм руу орж байгаа шалтгаан энэ хувьсгалыг л хийчихвэл дараа нь гоё болох гэдэг нь гэдэг мессеж хүмүүст очсон баг. Тэгээ яаж ч хувьсгал гэдэг нэртэй. Тэгээд энгүүт ингээд за окей энэний ардаас амьдрал амар сайхан болно. Тэ хүр хүүхд маань ингээд ирээдүйдээ ингээд сайхан болно гэж бодсон юм болов. Бид нар бол саяын ингээд жагсаал угаасаа мэдээж хувьсгал биш. Гэхдээ саяын жагсаалын ардаас бас дахиад хүмүүст юу ч битгий хүлээгэрэй гэж. Ерөөсөө ингээд л юм өргөс авсан юм шиг сайхан ерөөсөө болохгүй. Дахиад засаг болж байгаа ардын нам нь юу томилно. За бичсэндээ ардчилсан нам тийм 100% итгэхгүй байна. Буцаа орчиж магадгүй. Тэгэхээр эсийн засгийн газар дахиад байгуулагдаж мэднэ. Ерөөсөө нэг тийм лагийн битгий хүлээгээрээ. Тэгэхээр тэр лагийн болоогүй гараагүй буруут нь энд байгаа ингээд залуучууд ерөөсөө биш шүү. Урт удаан хугацаанд олон жил тэмцэж жагсаж юм өөрчлөгдөнө. Талбай дээр байж хат нэг юм тэгсэн ухаан одгийг хийч. Одоо сөрөг жагсаал хийч. Чи тэр Америкт очиж жагсаалцуулаа хийгсэн баг. Нэрээ логикийг нөгөө бодсон чинь ягаад Америк жагсаалцуулаа гэдэг нь энэ их чинь бодолд ягаад Америк жагсалдаг гэдэг логик байна те. Америкийн хөгжлийн үед ямар байлээ? Америкт үл ягаад хөгжилтэй вэ? Буцаагаад нөгөө жагсаалцуулаа гэдэг тогтмол тэмцэх соёл гэдэг рүү орж ирж байна. Тэгээ бид нар энэ татврын мөнгөн дээр чи яг адилхан бид нар жагсаалын үеэр боловсрол олох гээд татвараа яаж хянах вэ гэдэг сургалт хүртэл орсон шин. Тэгээд тэр чин бол ингээд татвараа хянж сурсан олон иргэдтэй болоод татврын хулгай олгон дээр саях шиг жагсдаг залуучуудтай болчих юм бол тэгэл бид нарын нөгөө өргөс чинь баг багаар миллиметрээр сантиметраар цуглагдах байхгүй. Дараагийн ерөнхий сайдын амжилт бол монголчууд бидний хамтын амжилт учраас бүх талаар дэмжиж хамтран ажиллах болно. Намайг дэмцээр ирсэн ард түмэндээ чин сэтгэлээсээ баярлалаа. Ил тод нээлттэй нийгмийн төлөө үзэл бодлоо илэрхийлсэн арчсан нийгмийн ирээдүй болсон залуучуудаа талархаж байна. Надад итгэж үзэл санаа нэгдэж хамт байгаа эрхэм гишүүдтэй баярлалаа. Өнөөдөр ордонд хүч мөхсдөж байгаач олон нийтийн хүсэл эрмэлзэл огт өөр байгааг би мэднэ. Үзэл санаа үнэт зүйл хизээж ялагддаггүй. Аалзны тор мэд сүлжилсэн ашиг сонирхлын сүлжээ ард түмнийг дийлнэ гэж хизээч байхгүй. Мөнхөг тэнгэрийн дор арчсан парламентын засаглал мөнхөд оршуулдаг. Баярлалаа. Яг буцаад ирээд ажиллаад эхэлсэн үе чиг жоохон чанга нэлээ. Залж ирийн амьдарч байгаа залууны үеийн
Тэнгүүтээ татвар нэг юм ил бөгөөд даалт гэсэн хэлбэр шүү дээ. За нийгмийн даатгал гэдэг нэртэй нэг татвар байгаа шүү дээ. Даатгал гэдэг нэртэй. Манай аав жишээл Монголд өнөөдөр эрэгтэй хүн ялангуяа 65 дундаж насалтай. Гэхдээ 60 хүртэл татвар төлдөг. 5 жилдээ нийгмийн даатгал төлсөн тэр хэмжээгээр авч чадж байгаа нэг байхгүй. За манай аав жишээлбэл 50-таа л нас орсон. Нэг 20-30 жил татвар төлөөд тийм хүмүүс зөндөө байгаа. Нийгмийн даатгал гэдэг юм татвар байгаа. Бүгднээр нь оруулсан юмаа даатгалынхаа чинээгээр ингээд буцаж авч болдоггүй нэг юм понзи схем шиг юм систем болсон байгаа нэг татвар байгаа. Дахиад инфляц гэдэг нэг амар том татвар, аимшигтай энэ бүр ингээд бүр зүрх хөхүүлмээр ядарч шантармаар тийм татвар байгаа. Маргааш өглөө босоод ирэхээр юм болгоны үн нэмэгдчихдэг. Маргааш өглөө болохоор байрны түрээс нэмэгдчихдэг. Тэгэхээр түрээслэх гэхээр түрээс нь 1 сар болоод 2 сар болоод ч юм уу нэг том үйлдэл явдал болоод ерөнхий сайд нь баахан мөнгө хөвлөж тараагаад маргааш нь байрны түрээс 10, 20, 30% нэмэгддэг. Дахиад нэг хоол авч идэхэд 12 мянга байсан бол маргааш усуул ирэхэд 15 мянга болчтой. Тэгээ эн чинь өөрөөр хэлбэл төрийн үр ашиггүй зарцуулж байгаа мөнгөгүй юу? Дахиад татврын нэг хэлбэр мөнгө гэж сүлд хүлээмжшүүлж байгаа юм. Эднэр дахиад их байгаа. Тэгэхээр төр өөрийнхөө санхүүжилтийн хэлбэр буюу тэр зарцуулалтаа багасгаж ийж энэ бүх зардлууд багасна. Тэр эднэр шиг бүгдээр татварт орж байгаа шүү дээ. Дахиад нэмэн урлагийн орлогын албан татвар, нийгмийн даатгал, дахиад янз бүрийн аж ахуйн нэгжийн орлогын албан татвар гэв. Бид нар дахиад нөгөө нийгмийн даатгал хүлэхэд байгууллагаас дахиад тэмцэх хэмжээний мөнгө төлж байгаа. Байгууллагаас гэж болж байгаа боловч бидний гар дээр ирэх байсан л мөнгө. Тэгэхээр нийтдээ ингээд бараг 30, 40, 50 дахиад нэг үе ингэж орж ирдэг харагддаггүй татварууд маш их байдаг. Энэ чинь л бид нар яг үндэ сүхрмөр болох гэж туйлдах гэж тийм. Ажил гүйцэсний татвар, хотын татвар гэж байгаа ш. Дэлгүүр ордын мах хүртэл. Тийм нөхцөл байдал үүсгээд байгаа. Дахиад Монголд яг олигтой явж байгаа залуучууд хамгийн багадаа 2-3 ажил хийдэг. Сай таасл гэдэг бол зүгээр уламжилт соёл байдаг. Тэр болгоноос дахиад татвар төлнө. Тэгжиж л юу хин амьдралаа зарцуулах хэрэгтэйсэн цагаа зүгээр төрд нөгөө санхүүжилтийг олохын тулд зарцуулж байгаа. Тийм л нөхцөл байдал яг үндэ гайгүй явыг үл ирсэн байна. Би нэг 10 сард яг өөрийнхөө үндсэн ажиллаас гарсан. Одоо хуваараа юм хийж агаад тэгээд байгууллагууд нээсэн байхгүй. Би сэтгэл судлаач мэрэгжилтэй. Тэгээд сая нэг сэтгэл судлаач зориулсан байгууллага нэгээд тэгээд тэр одоохондоо татвар төлж эхлэв. За өмнө нь бол яаж ч аваад цалин ихссэн ч нэг амьдралд зүрх гарахгүй харна би гайхаж за ингээд цалин мэн ихслээ гэл одоо би чинь нас нэмэгдсэн бол хөрхөн чадварлаг болж гэнэ гэж өөртөө итгэл. Тэгэл өөрийгөө үнэлэл явуулсан чинь амьдралын чанарт ерөөсөө өөрчлөлт гарахгүй. Яг доктортой бол болсон. Тэгээд тэгсэн чинь инфляц өсөдсөн юм билэ. Байрны үн өсөдсөн юм билэ. Би ч одоо байр төрөлсөлж амьдарч байгаа. Тэгэл нүүх болгонд л байрын үн өсөдсөн. Тэгэл цалин өссөн ч ямар ч ялгаа байхгүй. Хоолоо авсан ямар ч ялгаа байхгүй. Тэгээд сая ажилласаа гарчаад ажлуудлын тэтгэмж гэж аваад тэр орондоо би бодсон байхгүй. Тэгээ хүмүүстэй юм ярих гэхээр ичээдсэн юм. Би одоо татвар төлөхөө болцсон. Юугаар ярина гэд. Тэсэн чинь үгүй энэ чинь миний авж байгаа юм болгон татвартай байгаа юм биш үү гэдгийг ойлгосноо гинт дуург үрээд оож. Тэгээ буцаад зөрөгтэй ер нь бол болсон. Тэгээ энэ дэр нэг миний хувьд жоохон яг өөр өнцгөөсээр ярих гэх юм бол нэг нэр бүхий улсын хурлын гишүүн маань буруу одоо тэр минь буруутгаад байгаа ингээ гаргаад ирчлээ энийг минийг гэд тэнийг хүн тэгээ бицээсэхгүй. Би энэ улсын хурлын гишүүнээс л айхгүй байна. Би энийг гаргаж ирээд байгаа хүмүүсээс айгаад байна гэд. Тэгэхээр татвар энтер гэж яг юу юм бэ? Яг чамд яаж нөлөөлөд байгаа юм бэ гэдэг суур боловсрлоор нь ойлгохноос амар чухал. Яг бид нар яг үнэндээ бүх юмыг мэддэг байх албагүй гэж би бас амар хэрдэг байхгүй. Бүх юмыг мэддэг байх албагүй. Гэхдээ ядаж чиний амьдралд яаж нөлөөлөд байгаа, юу нөлөөлөд байгааг ингээд нэг юм хар ухаанаар ч юм уу мэдрээд яваад байгаа юм. За эн чинь ийм юм байсан шүү гэд нэг юм жоохон шинжлэх ухаанчаар нь те хилээд өчгөд хүний тархинд юм ассоциац шууд үсээд бүр амар хүчтэй мартагдахгүйгээр үсдэг байхгүй. Тийм болохоор суур боловсрал болоод одоо юу гэдэг чинь ерөн тойронд нь нөлөөлж байгаа хүмүүс амар чухал байгаад байгаа. Тэгэхээр татварыг амар энгийнээр бүх хүнд ойлгуулахын санал гэж хүсдэг болсон. Баг хурлын 347 төлөөлөгч энэхүү санал хураалтанд оролцож 6784% саналаар гомживын зандан шитрийг Монгол Ардын намын баг хурал Монгол Улсын ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр боллоо. Энэний дагуу баг хурлын шийдвэр гарсан учраас тогтоол гарч шийдвэр гарсан учраас маргааш бид бүхэн Монгол Улсын ерөнхий сайдад Монгол Улсын үндсэн хууль заасан бусад хууль заасны дагуу шинэ ерөнхий сайдад нэр дэвшигчийн нэрийг томилуулах саналаа хөргүүлэх болно. За 90 минут болсон.
Хэдүүлээ ингээд яг нөгөө суугаад ярихаар цаг хугацаа хурдан явдаг те. Тэгээд яг та 1 минут өгье. Та 5 тэр минутанд өнөөдрийнхөө энэ ярьсан хэлэлцсэн зүйлээ нэг дүгнээд гэх юм уу те. Магадгүй нэг жижигхэн гасгаргалгаач хийж болно. Богинохон ч гэсэн яг тэрийг хэдүүлээ тус бүртээ хэлээ тэгээд хилцүүлгээж харгаач те. Заанаас эхлэх үү? За, үүлэнгээс эхлэе. За ухраагаал өвчтөө. Тэгээ саяны хүмүүст суур боловсрол илүү сайн байгаасаа энэ тэнгүүтээ нөгөө нэг засгийн газар дахиад холбогдоо явуулж байгаа яамд тэр яамыг одоо удирдах байгаа сайттай холбогдоо явуулж байгаа. Тийм болохоор энэ тхийн анхаарал тавих хэрэгтэй юу гэхээр сонор сэрэмжтэйгээ бид нар л байж таарах бах. Тэгээ зогсохгүй гэдгээ л хэлээ да. Юу ч амлсан яасан ч зогсохгүй л гэдэг. За, бүрэн амжил. Бүх яг хөө энэ жагсаалаас ахуулаад хийж байгаа юм бол бидний хувьд ер нь бол янз бүрийн үзэл бодолтой залуучууд жагсаал. Жишээлбэл эхлээл яагаад жагсах болсон бэ гингүүтэл 5 өөр шалтгаан хэлж байгаа тийм байж байгаа. А гэхдээ тийм нэгддэг суур үндслүүд байгаа. Шудраг авах хэвээр, нээлттэй авах хэвээр, амьдрах боломжоор хангагдсан байх хэвээр гэдэг нэг тиймнүүд байгаа. Тэн дээр нэгдэж гарч ирж байгаа. Тэгэхээр ийм нэгдлүүд цаашаа үүсгэх хэрэгтэй нэгдүгээр. А тэр нэгдлүүдийн маань нэг бол эрх чөлөө бидний бүгдэнд нь байгаа зүйл. Тэгээ ардчлал нийгэм арай дээр юм байна. Ядаж диктаторшипээсээ буюу дарангуулын нийгмээсээ дээр юм байна гэдэг тийм дүгнэлт байгаа. А тэгэнгүүт ардчлаа нэгдүгürt хамгаалахын тулд нөгөө хүн болгоны оролцоо чухал. Зөвхөн энд байгаа залуучууд биш. Дараа нэг асуудал гарч ирэхэд өөр залуучууд гарч ирэх хэвээр. Өөр зүйлсүүдийг хийхдээ өөр жагсаалуудыг бид нар жагсаал зохион байгуулдаг компани юусоо биш. Эвлэл нэгдэж байгаа л хүмүүс. Тэгэхээр боловсрол дээшлэх хэрэгтэй. Энэ жагсаал хийдэг энэ соёл төвөх хэвээр. Тэхийн тулд хүн болгоо оролцоосоо л гэж хүсэж байна. За. Тэргэл шудраг бүссэн өмнө одоо шудраг усны мэдрэмж гэж ярих юм уу? Ер нь бүгдээрээ тийм болоосоо гэж үзэж байгаа. Яагаад гэхэлэр одоо жишээ нь ингээл гудамжинд ингээл байж байгаа утхийн нэгэн те ингээд нэг юм соёлгүй үйлдэл гаргахад ингээд чимээгүй байхсгүй байхгүй уулнаа. Тэрэн шиг ингээд шудраг бус зүйл бидний гудамжинд байгаа тэр үйлдэлүүдээс цаашлаад ингээд томорсороо одоо хэд хоногийн өмнө одоо бид нар жишээлбэл хамгийн том шудраг бусын өмнөөс дугарлаа шүү дээ. Тэгэхээр энэ нэг юм шудраг бусын өмнө дуугаа суудаг одоо дарангуйлал дотроо ингээд баг байх дуртайч болоод байгаа юм тийм үлдээ. Нэгдүгээр бити юм байгаасаа гэж байгаа. Хоёрдугаарт хэрвээ та шудраг бус зүйл мэдэрсэн бол дугардаг энэ соёл энэ айж байгаа айцсаа даван гардаг те эргээд одоо юу гэдэг магадгүй том зургаар харах юм бол энэ чагсдаг соёл гэдэг зүйл айгүй чухал шүү. Тэгэхээр магадгүй бидэд одоо юу гэдэг нэг юм зүйл ихлүүлсэн байж магадгүй хамгийн гол энэ бити зогсоо соёл гэж бодож байна. Тэгэхээр шудраг бус зүйлийн өмнөөс манайхан айхгүйгээр тэгээд гоё дугардаг байгаарай. За улам сайхан. Хэд хоногийн өмнө нэг юм найзынхаа уншижсэн номыг зур санаанд аваад гарч гэлжсэн чинь Хямралын үеийн Марсын сэтгэл зүйтэй холбоотой номыг дэлхийн 2 дугаар зайны үед байсан ер нь 20 дугаар зууны ер нь ихэнх том диктатурууд бүгд ингээд уншсан. Эргэж тойруулаад бүр ар өвөргөө амарсан баг библи шиг уншсан байт юм байна л да. Тэгээд ер нь нөгөө хүмүүсийг айцаар захирах тухай. За тэгээд хямралын үед хүмүүсийн мораль яаж унгаадаг тухай, унсан мораль дээр нь яаж ажилдаг тухай тий. Тэгээд энэ юмн дээр угаасаа нөгөө байдаг юм бол нөгөө нэг юм том дайсан гаргаж ирээ тухайн дайснаа үзэн ядуулах эмоц төр тоглолт. Тэгээ энэ тоглолт одоо хамгийн их хийгдэж байгаа. За энэ тоглолтыг Элбэг Дорж гэдэг хүн дээр хийсэн. За одоо MCS гэдэг юм дээр хийж байна. Шунхлаа дээр хийж байна. Нөгөө Монголын мөнгөтэй хүмүүс дээр бүгдэн дээр нь хийж ах шиг байна. За тэгээд эсрэг талын сөрөг хүчний том улс төрчнөр дээр бүгд дээр нь хийж ах шиг байна. Гэхдээ яг хуу тим юм хийлгэж байгаа улс төрчид мөнгөтэй хүмүүст нь бас би хохино гэж хэлнэ. Гэхдээ ийм юм болж байгаа. Тэгээд нэг хүнийг битгий их үзэн ядаарай. Нэг хүнийг бас битгий их дахин шүтээрэй. Оюун эрдэнэ гэдэг хүнтэй бид нар сая тэмцсэн. Гэхдээ тэр нь яг оюун эрдэнэтэй хийгээд байгаа тэмцэл биш байхгүй. Тэр бол ийм шудраг бус байдалтай түрүүний хэлсэн тэрглээ хэлдгээр шудраг бус байдалтай байсан л тэмцэл байхгүй. Тэ өөрөө өөрсдийнхөө татврын мөнгийг хайрлсан хайрандаа гарч ирж тэмцэж байгаа байхгүй. Тэрнээс ч нэг тийм оюун эрдэнэтэй байсан тэмцэл ш. Тийм учраас битгий нэг тийм том дайсан итгээрээ. Тийм дайсан ер нь байхгүй шүү. За Агнуш. Яг бидний тэмцэл одоо л эхэлж байгаа юм санагдаж байна. Бидний ажил одоо л эхэлж байна.
дараа жилийн төсөв батлагдана. Тэрний дараа жилийн төсөв батлагдана. Татвар нэмэгдсээр байх болов гэдэг прогноз байна. Одоо өмнөх жилүүдийн трендийг харах юм бол тэгэхээр энэ болгон дээр эв нэгдэлтэйгээр шудраг бус одоо энэ болохгүй байгаа зүйлийг болохгүй байна гэдгээр зөвөр үннээрээ хилдэг, нэгддэг, дуу хоолойгоо илэрхийлдэг, чагсдаг. Энэ соёлыг нутагшуулахын тулд маш их ажил хийгдэх байх бидний генерашны хувьд. Тэгээд би бол 5 жилийн өмнө Монголыг үзэн ядаад Монголоос явна гэжсэн тэр үедээ бол харамсаж байна. Одоо бол би маш их баярлж байна үлдсэндээ. Яагаад тэгэхээр бид нар Монголын түүхэнд их магадгүй хамгийн сонирхолтой үед, онц сонирхолтой үед амьдарч байгаа гэдэгтээ бол би бол нэг итгэлтэй болсон. Тэгэхээр энэ итгэлээ бол алдахгүй үргэлжлүүлээд тэмцсээр байх болно. Тэгээ бид нар бол ганцаараа биш, цөөхөлөө биш. Одоо бүр олоолаа болно. Сая харлаа. Ямар олуулаа гэдэг тий. Монголд ер нь 90 саруул ухаантай хүн байна уу гэж фэйсбүүкээр байнга ингээл бичдэг байсан чинь яг үнэн дээрээ талбай дээрээ чагсаад хамтдаа нэгдээд гараад ирэхэд ямар хүчтэй, ямар шудраг, ямар үнд зүйлийн мэдрэмжтэй, ямар ёс суртахуунтай, ямар гоё нийгэм байгаа юм бэ, тий нийгмийн бүлэг байгаа юм бэ гэдэг тэр итгэл үнэмшил, хайр бол үнэхээр бадарсан. Тэгэхээр энэ хайраа одоо мохоохгүй үргэлжлүүлээд бадраагаад нэг хамгийн гол нь хайрлаад хүн шиг хүн байгаад тэгээд энэ Монгол улсынхаа төлөө өөрсдийнхөө золиослох залуу үеийн генерашн гарч ирж байгаа шүү. Бүр аармаараа бий болж байгаа шүү гэдгийг бол би бас цохон тэмдэглэмээр. За баярлалаа. За ингээд ямар ч сэдвүүл баг 2 цаг орчинд ингээд суугаад ярилцлаа. Тэгээд яг та тавтай ингээд яриа суухлах сонирхолтой. Ялангуяа танаа үеийнхэн бас юу санаж бодож явдгийг зөвхөн энэ чигсаал цуглаан засаг огцорсондоо биш шүү те. Нөгөө талдаа яг энэ танаа үеийнхэн юу санаж боддгийг гэдэг нь бас нэг бидэрт их сонирхон байсан учраас өнөөдрөөс нь үзэж байгаа улсууд бас те бас ялгаж салгаж бас ойлгоцоо гэж бодож байна. Дандаа ингээд бас нэг ухаантай зориулсан ахиуд насны хүмүүс биш бас залуу үеэс сонсох үе бас байдаг юм шүү гэдгийг бас энэ удаагийн дугаараараа харуулъя гэж бодсон. Тэгээд та хүрэлцэж ирсэнд талархлаа илэрхийлье. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. За